Миний анхны ажил уу? Хийсэн ажил уу? Амар сонирхолтой гэх тээ. Тийм. Нэр хамгийн анхны ажил зөөгч. Барилгын ажил зөөгч байл л да. Барилгын ажил ихлээд юм уу? Цэвэрлэгч тий. Эвгтэй нэг сон барилгын ажил хийсэн ч тий. Яагаад ч юм. Маш угаалга моголго тий. Барилга төвлөгч. Юм зөөгч барьмаа. Мишэл их. Би зөөгчөөс эхэлсэн. Зөөгчөөсөн. Гэтэ зөөгч гэдэг чинь ер нь 16 бол хүрсэн л биш те. 18 ч юм уу? Тий, би бас 13 мөр баха. Тэгээ хууль бусаар ажилласан юм ш те. Ихчийнхаа газар ажилласан болохоор хамаагүй. Арын албатай. Жоохноос ажиллахаар хулуг. Би зөөгч юм байна бас. Гэтэ 2 хоног л ажилласан. Ажил яаж анхны мэдрэмж гэдэгт сонирхолтой байдаг те. Айгуу сонирхолтой. Гэтэ юм анхны цалин байлан гэдэг мэдрэмж бол одоо болчихсон. Өөрөө хадад очиж угаалгаа ажилласан. Энэ сарын 30 чи хамгийн гоё дулаах өдөр. Хологийн тэр рил амар байсан шүү дээ. Ямар л. Гинжахтай байдаг. Чек тийм агаас юм уу яг чигтээсээ. Зүгээр танихгүй хүнтэй уулзсангуудаа шууд бичлэг хийн гэдгээс л зүгээр хичээдсэн. Хичээдсэн юм би тийм. ер нь хүний үед хажууд чаддгүй ахгүй юу? Бас нэрээ тийм. Тэнгүүтээ жоохон эвгүүлээс л та. Тэгээд тэгшээ гэрээрээ гэсэн чи ирээ. Яаж танд гэрэн тэгшээ гарч игээ тийм. Хажууд ингээд голтонгийн хүн байвал арай би шууд анхудаа уулзсангуудаа бичлэг хийх чинь юу гэж бод. Тэгтээ дэжгүй байсан. Тэр айгуу гоё үйл болсон л. Тэр юу? Чи копи ахын дүү юм л шүү дээ. Тийм шүү дээ. Ойрын хамаатай юм уу? Тийм манай уял ах. Аялдаа байна уу? Тийм. Гайхсан шүү дээ. Гайхсан. Тэгээд харсан ч бас төстэй ч юм шиг. За арай шүү дээ. Тэгвэл чи багасаа л харж өссөн юм тий? Копихыг ер нь. Тийм шүү дээ. Нөгөө цагаан сараар болдог айстопын тоос моос ерөөсөө хаалгасдаггүй байнга л зүгээр. Чамд үл нэг юм хипхоп юм байгаа юм тий? Сквэ. Шартаа гэдэг юм уу? Яг том охт нь надтай үе байхгүй. Тэгээ бит хоёр нийлж ер нь аюул жоохон бахасаа. Гэтэ яаж тийм ийм байгаад тэнд би ерөөсөө ойлгодог шүү дээ. Огт тийм хүн биш за бүр амар сайн бүр гэрээ ажилд амар мундаг тийм хүн байхгүй юу? Эцээч нэг хипхоп биш юм шиг үү? Тийм байхын ер нь барыг харж байгаа. Тэгэхээр ер нь манай рэперүүд яад юм бол те. Нэг наанаал нэг амар сүртэй юм байдаг болохоос гэр мэртэй их нэртэй загнуулцсан давчлаараа мөчлөрийгээ сууж идэг болоо. Ер нь тийм л бах те. Тийм ч нэг юм өөр артист зан чанар байгаа шүү дээ те. Тэс нэг амьдрал дээр дэлгэцэн дээр амар дараахан тэгс мөртлөө очиод гэртээ амар юм цаг умааг байлсан. Тийм юм байдаг л те. Байдаг ах уу тийм байдаг. Копи халттай амар л тайлж. Монголын хипхоп ч копи харал. Тага те. Копи гэдэг юм. Боги ах л гэдэг. Боги ах. Боги ах. Вармутылх нэр нь копи лөө. Тэ янз бүр копи айс мэн. Тэ айс мэн гэдэг. Айстопи яах вэ? Bullshit гэдэг нэртэйсэн гэдсэн чи. Хин нөлөө? Bullshit гэдэг нэртэйсэн гэдэг. Их манлаа хөлөө. Shit. Холук гэдэг энэ гэрийнхэн чинь дуудаг нэр юм уу? Үгүй. Өөрөө зохиосон юм уу? Тэгвэл одоо яаж явж байгаад чулууг болцсон. Одоо энд амар дуртай шүү дээ. Ямар азар яг ингэж гаргаад ирсэн. Холук болох ч үгээд. Зүгээр л болог. Хүмүүс хүлүк гэдэг тийм. Хингэж дуудах вэ? Хүлүк мүлүк. Уг нь холук гэдэг нь амар ойлгомжтой байх гэж боддог байсан чинь. Холуу молоо гэдэг. Хүлэг бод бүжлээ. Мик авчих юм уу? Манай хоёр. Арай яваад. Эхэлж. Хэлсэн баггүй. Явж байгаа. Та намайг юм ярьсан чи Мики бэр гэдэг тэндээс тэгээд. Харин тий. Яс ичээ та. Идэ тэгвэл шүү дээ. Тий. Би зөв яваад. Тий, ярьж байгаа нэг л мик авчих гэсэн юм. Аль түрүү хэлсэн юм бол. Ахын чамаас дүү гэдэг Чамаас дүү шүү дээ. Ахын чамаас ч дүү. Тэ хаанаас ахын чамаас дүү сонсч ирсэнс санагдаад байна. Дуу байгаа шүү дээ. Тий. Гинжаах. Нүүнийг ингэж исэн нэг рил яваадсан тийм биш үү? Тийм. Нэг л Ах нь бол чамаас дүү. Ах нь бол чамаас дүү. Миний дуу л би ширсэн. Таны гэхдээ яг хүмүүс ер нь бол ихэнх нь чийл гэдэг үг те. Би чигээ хэлчихэл гэдэг шүү дээ. Тэр нь амар байдаг те. Тэгэхээр залуугаар байдаг байхгүй. Ер нь тийш те. Яг гоо өчрөг бол угаас сэтгэлзээ асуудал шүү дээ.
өөрөө хөгшин болж нах болж нэгч болж ингэ болоод их юм бол тархичин өөрөө тэрний яг дагуу ажиллаад бүх бие физиологт мэдээлэл өгдөг. Тэр мэдээллийн дагуу одоо дизайнлагдаад тэгээд бие физиологч яг тэгж ажиллаж хөгшөрдөг гэсэн үг. Тэгэхээр тархиндаа бол ингээд байнгын би залуу байна. Би хөгшөрөхгүй. Тэ? Залуучууд бол миний үеийнхаа гэж явах юм бол тархичин яг тэрний дагуу ажиллаад хөгшөрөхгүй гэсэн үг. Энэ чигээр байж тэ. Хөвчөн байж. Энэ модельгүйний яриа чинь цаана өөр юм шүү дээ. Ингээм тархин нөгөө дизайнагдлаг юу гэсэн бэ сая нөгөө дизайнагдлаад яа юу гэдэг юм бэ мэдгүй би бас мэдгүй байна. Яг нөгөө ингээд тархич ингээ програмчлагдаад гэж байгаа юм шиг ярих юм аа ерөөсөө. Comedy Lab-ийн амраах нөгөө weekly show хийдэж штэ. Яг тийм ч бас. Химбугач миний өгшөөл гэ. Ер нь яг тийм нөгөө нэг юм та би гэдэг харилцаа олчоор айгүй хүндий болгочтой гинэ. Бас нэг бодлын бас зүгээр те Монголд бол 2 хүн л манай хоёр л юм байна. Тийм ер нь л тэгэл брол гэдэг өстэй эргэжтэйчүүд чинь эмэгтэйчүүд чинь ер нь л бас нэг ихчээ гэгүүлэх айгу дуртай. Тэнгүүд эрэгтэй хүмүүс ингээл за юу вэ бро гэл хитэн настай ч хийсэндээ манай дүү чинь 18-тай. Тэнгүүд манай найз ингээл 30 хэд залуур шүү. Юу вэ бро? Гармаараа ингээл хүүх таарч гэж мэгээд ерөөсөө уулзчаагүй хүмүүс л гэдэг чинь тэгэхээр айгу гойс нэгддэг. Бро гэж байгаа нах гэж хэлж магадгүй. Тийм. Амар нэг тийм голын үг юм а те ерөөсөө. Илүү дотн юм шиг те. Одоо би ингээд өөрийнхөө модулуудтай харьцахаараа ингээд бити захирдаа гэж хэлдэг байхгүй. Бити багшаа гэж хэлдэг. Би багш мөч ерөөсөө биш шүү гэ. Тандри найз чинь ахаа гэснийхэн дараа зөв брог явчихдаг. Тэгээд заримдаа хаяа найзаа явчихдаг байхгүй. Тэгэхээр бодлоо явчихдаг. Тэгэхээр мэдгүй би л ямарс тэгээд байгаа. Ер нь нэг 5 үе өнгөрөөгдөх шиг байна. 70-аад оны найзуудтай байсан. Манай хүмүүс ч одоо ингээд тодорхой шүү дээ одоо идэвхтэй гарцгаан зү тэ. 70-аад оных нь найзууд байна тэ. Манайгаа ч гэр бүл мөлтөө болоо бүгдээрээ ингээд за одоо өөр хүүхдээ хүүхдийг наасан дээр ирсэн. Дээрээ явж байгаа. Нийлэхгүй угаасаа. Аль нь байсан. 90 оных байгаа тэ. 90 оныхонтойгоо 90 оных маань бас ингээд амьдлаа өгөөд явцсан. Одоо 2000 оныхонгоо одоо ингээд илээх гэж би байж байна. Тэгээд дараа нь 2011 рүү орно. Би хажууд ингээ байгаа л. 10-аас яг төгссөн. Хажуугаар ингээ шүк гэж явчихдаг. Шүк гэх. Эл бэлгэний өөрөө байж л гэдэг ингээд голны байж л гэдэг. Одоо 2000 оныхоо илээх гэж байна. Дээшээ 20 доошоо 20 гээл байж л гэдэг гэсэн. Ер нь гайгүй шүү дээ тийм үстэй. Одоо ч нас 10-аар хойшлцсон юм шүү угаасаа. Хөгшрөлт нь. Донч нас тоо. Тэ. Арай дэжцэг гэсэн үг байхгүй. Тэ. Өгөхөд үл үзэх юм байна. Таны биологийн нас ер нь миний биологийн нас 16 гэж гарч ирсэн. Сүүл гэж үү? Яа, 5 жилийн өмнө бол. Тэгээ одоо бол өөрчлөгдөг баха. Хэврэл баха. Одоо нэг 21 юм шиг байна. Одоо 18 амир төгсөж байгаа баха. Яа, гэхдээ бас ингэ амьдрал дээр баталж байгаа юм байна. Одоо ингэ манай ингэ модельууд дүүнер чинь бүгд 18-тай, 17-тай, 19-тай, 20-тай морьтой байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол ачаалтыг биелүүд аадаг. Тий. Маа дүүнер бол ингэ манад өгчдөг, ядарчдаг гэдэг ч юм уу те. Бай ингэ байдгүй. Тэгээд хажууд нь бол гайгүй зэмжигэл байгаа шүү дээ. Илүү ч бас хөдлөнө. 80 оныхын шиг ачаал даадаг, 90 оныхын шиг уудаг энэ гэдэг. Өөс нэг юм ин авцсан биш үү хайш юм бэрсээ. Бүх сайн юмнуудыг аваад ингээ нэг цогцхон болцсон байдаг нь бэлгүүний юм хайш. Гэтэ амар угаасаа итгэвтэй байдаг ингээ харагдаж байгаа байхгүй тий. Мишель бас ер нь дээшээ доош сайн найзтай байна тий. Би өөртөө айгүй ихч найзтай, айгүй их дүү найзтай. Үеийн найзнууд ер нь цөөхөн шүү. Яг ингээл дээшөө доошоогоо л найзтай. Тий, ах найз нь одоо. Гэхдээ одоо ах найз гэж явах уу? Одоо баг дүү найз гэх гээд байгаа шүү дээ өөрийгөө. Ахын чамаас дүү гээл би чиний дүү найз шүү л гэлээдэг шүү дээ. Тий. Эмэгтэйчүүдтэй ер нь илүү нэг юм дээшээ JB-г арччихдаг тий. Зөв анзаарангууд. Эмэгтэйчүүд харин өстой их мэд шүү. Үгүй биш нөө эмэгтэйчүүдээ биш эрэгтэйчүүдийг. Эрэгтэйчүүдийг бол нэр ингээс эмэгтэйчүүд ингээд за яахын чи гэж дуудах уу та гэж дуудах уу гингүүт нөгөөдөл нь яг яхааргүйдээс ингээд чи хүснээрээ дуудууд азуудл чи гэж дуудах бас тий гэж явчихдаг. Тэнгүүд эмэгтэй хүмүүстэр болохоор яхааргүй л нэг хэдэн жилийн зөрүү байх юм бол ихчээ гихгүй бол болохгүй. Ихчээ гэхгүй чиг ярьж байгаа бол нэг муу харах гэдэг байгаа юм шиг нэг тийм санагдаад байдیں۔ Эмэгтэйчүүд чи гэдэг шалтгаан нь угаасаа натур нь тийм шүү нэг юм. Арай ахмад залуучууд илүү ингээд өөрсдөө ойлгох санагддаг ч юм уу те. Үеийнхний залуучтай бараг дүү мөн гэж боддог ч юм уу. Тийм байдаг те. Чи уус нөө сонирхолтой бас байгаад шүү дээ. Магадгүй тэр ах залуу
тэр охиныг бас найрах гэдэг шүү дээ. Тэ? Тэгэд юу гэж ахыгаа тэр ахтагаа тэр ах гэдэг яах вэ? Тэ тэгдэг баха. Бид хийж яг юм бодогдоод байна. Аюу хэцүү. Юу бодогдоод байна шүүсэн. За хулгаас юм асуу. Хулг өгч чадчих байна. Би юу ч бодоогүй л сууч. Ер нь би угаасаа нэг юм ярьдаггүй шүү дээ. Ер нь ингээл дуугаа яж идэг. Би хийдэг л. Яг нөө Хулг ер нь л аюу нэг дэше доошо найз хэр байна гэдэг дээр л хэвгүй. Байхгүй. Өөрийнх нь хэлдэг. Үеийнхэнтэйгээ л тий. Одоо сонирхол тал дээр ах хүн ах нь тий. Үе муу бол тоохгүй. Яагаад шалтгааны асуулт хоёроос. Яагаад үеийнхэн чи биш юм бэ? Би бас арайч үеийнхэн биш гэж бас бодохгүй л байгаа л да. Яагаад үеийнхэн чи биш юм бэ? Яагаад үеийнхэн чи биш юм? Яг бит хоёр ахтаад орох байх. Хулг өөрөө хэлээрээ эхлээд. Үгүй бах. Хэцүү. Тийм л. Тийм байлгүй дээ. Чи ямар жилдээ? Тийм болохоор үеийнхэн биш гэж бодож байгаа ч юм алга. Тийм болохоор ах гэж бас бодож байгаа ч юм. Тэгээд чи өөрөө зүгээр санаасаа ямар хүмүүс байсан бэ? туршлагаар хат юу штэ цэцэн хүн байсан штэ. Надтай тий. Гэтэ сонирхолч бол ах байгаад. Одоо Тэгэлээ чи ямар амар асуу юм бэ өөрөө. Харин юу Тэгээд тийш сумар байгаа. Зүгээр тий чөлөөд штэ тий. Гэхдээ би ингэж байгаа байхгүй даа. Яагаад эмгтээчүүд эрчүүдийн дунд угаасаа асуулт байдаг нэг юм байдаг байхгүй юу? Одоо үеийнхэн залуучууд нь үеийнхээ охтуудтай ингээд за үерхтэн байгаа л да. Гэтэ үерхэж байгаа ч гэсэн уулзж байгаа ч гэсэн таалт ухамсартанд дандаа ингээд ах хүн ингээд одоо илүү юм юу гэдэг түшигтэй гэдэг юм үү те. Уустай гэдэг ч юм уу эсвэл баталгаатай гэдэг ч юм уу байна. Тэгээд тэр батлах гал байгаа. Тэгээд яагаад үеийнхэн за ах хүний нь ойлгож те. За түшигтэй мөштэй юм байна гэж байгаа. Тэгвэл яагаад үеийнхэн чинь ингээд те буруудан болчоо гэдэг юм асуулт байхгүй да. Яагаад гэж байгаа. За яг хоо энэ дээр нэг юм байж болно. Ах хүмүүс арай илүү санаачлагтай байдаг байж магадгүй. За одоо жишээ нь ингээд за шоу дээр л ярил л да хамгийн их түгээмэл танилцдаг газар гэж бодно штэ. Тэгвэл ах нар хамаагүй санаачлагтай ирдэг. Ингээд хөөе за юу вэ гэдэг ч юм уу ингээд хүрээд ирдэг. Манай үеийнхэн жоох хичээд идэм үү? Ямар нэгэн санаачлаг гаргадаггүй мó? Эсвэл ерөөсөө надын бүр амьдралын түүхэнд надын үеийн залуу над дээр хизээч ирсэн түүх байхгүй. Яг ингээд за сайн байна уу гэдэг мэдгүй би одоо юу ширхэг мэдгүй байна. Ямар ч гэсэн надад иржсэн тохиолдол байхгүй. Дандаа ингээд ах хүмүүс иржсэн. Тэгэхээр яг санаачлагын хувьд юм ялгаа байд юм болов уу эсвэл жоох ичдэм болов уу гэсэн тиймэрхүү юм байна. Ах нар арай задарсан байт юм болов уу? Тэгвэл одооноос ингээд үеийнхэн ч олсон задарсан. Үеийнхэн ч очоо явчихсан. За. Бодол бол байна. Үеийнхэн хүрээд ирвэл бас юм бодно шүү дээ. Тийм магадгүй одоо ингээд байхгүй тий бас тий. Тийм яг үеийнхэнтэйгээ би баг ингээд харьцаж үзсэн тохиолдол за баг тоото хэд нэг л байгаах. Тэгэнгүүт үеийнхэнтэйгээ яг ямар байгааг яг үндэ сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл хизээч ингээд ирж байгаагүй. Бид нар хизээч ингээд хүнийг аппроч хийхгүй байхгүй юу. Тийм болохоор ингээд ирж байгаа хүн нь хин байна гэдгийг л харна штэ. Бид нар өөрсдөө ингээд Google очивол ингээд яриа өдөл ахгүй штэ. Тийм болохоор ирж байгаа хүмүүс нь тэгж таарсан болохоор насны англи тийм байж магадгүй. Хэрвээ үеийн залуу хүрээд ирэх юм бол харьцаж үзэн штэ мэдээж. Тэгээд тэрэн дээр нэг дүгнэлт гарах байх гэдэг. Одоогоор тийм байхгүй. Үеийнхэн ястаас тавьчихгүй гэдэг. Үеийнээс юм травматай болсон багтгүй тий. Тийм санаачлаггүй. Ер нь нийтлэг тийм байгаа тий. За ингээд бүгдээ гол сэдв рүү орцгоё. Гол сэдв дээр явж байна. Ерөөсөө юу. Бид өөрийн бүгдийн өөр сэдв ярина гэж дуудчихсан. Яг энийг нь яриулах гэдэг. Харин тийм. Гэтэ энэ ер нь айгүй юм гол секси сэдв. Тийм шүү дээ. Яг юм болцоо, юм хосын амьдрал, юм ерөнхийдөө жоох юм гоё сэдвүүд чинь яг нэг хот сэдв учраас яхаарахгүй ярихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсгэдэг аахгүй юу. Тэгээд дагагчдаар чинь за миний дагдаг хүн энэ дээр ямар үзэл бодолтой байна гэдэг үздэг байхгүй. Тийм шүү дээ. За дагагч гэснээс sorry. Яг юм дагагч дундаасаа болж үжижсэн тийм тохиолдол байна уу? Яг ингээд нэг үнэхээр сэтгэлээлчлээ те. За би болцмаар байна зүгээр нэг уулзч үзмээр байна гэдэг ч юм уу. Заавал нар зүг дөрий. Нар зүгэнд байхгүй. Хүлээр гэдэг. Тэгвэл дагагч дундаасаа тийм үнтэй бодчихоо. Ор муха. Зүгээр үнэл хэдэж чаа. Өөштэй хизээ тэгж бодчихсан намайг дагдаг хүмүүсээс үү. За.
Санаанд ч тоглосон хүмүүсээ. Мадам байждаг тий. Яа хотлоо яриа тий. Галзуураад байгаарай. Даралцаад байгаарай. Энэ нэвтрүүлэгтэй айгу зөв юм байна. Ингээд эхлэхийн өмнө уулгачаад эхлсний ардаас уулгачаад яг юм нэг тийм ууцсан байхад тэр яриулж бүх юм нь яриулж мариулдаг. Би одоо ингээд жоо халдсан сууж байгаа Би байхгүй. хэдэн удаа орчих вэ гэдэг. Айгу Та хэцүү нэлээд юм өмнө байна. орсон Чи тий. 5 маа удаа орсон болохоор. А тийм үү? Нөгөө нэг туулын юу гэлгээл заагаалны зочаадаг тэр биш үзчихсэн үү? Энэ хүн чи туршлагатай хүн чи одоо ингээд асуулт асуугаад баг Хон зоогоо. хөтлөж болох нь аргагүй биш. Ингээл ингээд зам 50 ингээд Тэрийг нэг тийм үзсэн үү байх. тоогохгүй тий. Чи ч хооч. Тэр хүн нь төгтөй гарцсан. Тэгдэг хүмүүс. Эсвэл би байж лээ. Энэ үстэй. Тийм шүү дээ. Тийг зочноо байж болоо, тэг болоо төгтөй гарцсан. За тэгвэл Мишель тийм байна уу? Зүгээр тохиолдол шүү. Байгаа шүү дээ. Чи байж л та. Байна. За. Бага штэ. Бага. Уус дагдаг үжил хай гэж мессеж байгаа шүү. Гэхдээ тийм ээ одоо ингээд дагдаг байгаад хэсэг би бинийхээ сториг үзэлцээд тэг ингээд сторин дээр зүрх мөрх яваад одоо постн дээр зүрх мөрх яваад нэг хэсэг ингээд за огч юу би юу гэд ингээд ингэснийхээ ардаас тэг хүлэн штэ. Тэгээд орж ирдэг тохиолдол байна. Яг над дээр нэг Хаашаа гэрлөөч. Гэрлөө орж ирлээ байна. тэг байна гэх юм уу чи яа. Тэг одоо байна тэг. Ямар амаатай юм бэ ер нь. Тэг. Ер нь гэтээ таньдаг болчоод болцох юм бол хамаагүй илүү зүгээр байдаг. Яг ингээл нэг 7 хоног би бинийхээ сториг үзсэн яг нэг таньдаг болсон тийм байж байгаад ардаас нь болооны санал аягүй гоё ингэж гулгаж орж ирнэ шүү. Нөгөө тийм за тэгээ хизээ яах уу мах уу гэдэг ингээд ерөнхийн нэг тиймэрхүү тохиолдлууд бол хитэд байна. Яг зүгээр юугаараа өөр байна. Нөгөө нэг юм энгийн зүгээр юм дагалцахгүй. Одоо яг чиний нэг юм үнж дагагч гэж би хэлэх гээд Би байгаа байхгүй. тэгэж байл. Тэр тэгээгүй дагалцдаг гэвэл бол байгаа шүү. Дагалцж л уусаа болчихсон. Дагалцдаг биш. Намайг Намайг дагалцдаг. Тийм. Одоо нэг бяцхан биширдэг хүнтэй. Тэгвэл хулуг төр өстө нөв шүү. За ээж. Тэгвэл Байгаа юм байна. нэг ингэжсэн юм байна. Над руу нэг 2024 оноос ахуулаад нэг чат бичсэн. Тэг ингээл синдэл би ямар ч хариу өгөхгүй байгаа л нилээн урт юм нэг 4-5 гэд гүлэг хэр чатууд болчихжээ. Тэгээд яг түрүү 100 юм байна. Яах аргагүй ингээд би нэг хариу бичээд нэг за энэ яадаг залуу юм бол доо гэд бодоод айгу тууштай л залуу юм шиг байна гэж бодоод тэг нэг хариу өгсөн тохиолдолтой. Яг тэгээд ганцаадч таарад. Тийм нэг ганцаардаж таараа. Гэхдээ зуны арай бод энэ чинь сингл ингээд залуухан эмэгтэй. Тэгээд нэг ойрт хүмүүнтэй ч болцоогүй ерөөсөө тиймэрхүү байгаагүй байсан. Тэгээд нэг уулзаж үзье гэж ботсон тохиолдол бол байдаг. Тэгээд нэг болцчихсан удаа байгаа. Тэгээ ер нь за дахиж бол ингэж болцмооргүй юм байна да гэж бодсон туршлага бол байна. Яаж юм? Зүгээр яг за гэж бодсон зүгээр ганц амар юу миний бүх юмыг мэддэг. Тэг ингээд чи нэрээ тэгдэг те. Энд чи нэрээ ингэдэг те. Чи юм жус уудаг те. Зөгч нэг оранж жус гэж мэгэддэг байхгүй яг ингээд чи ярьж байгаа юм шиг Яриад аргагүй шүү. ахаар үгүй тэр надад жоох юм нэг тийм гинт эвгүй мэдрэмж төрж байгаа шүү дээ. Юу хуу байхгүй те. Тэг ингээд шууд чи чинь тийм дуртай өстэй. За тэгвэл тэр нь захиалч игээд ингээд тэгээд ахаар ингээд тэг тэр нь ингээд олон өөр юм дээр олон удаа давтагдаад за яг нэг 2 удаа ингээд тиймэрхэн байх зүгээр шүү дээ. Тэнгүүд ингээ айгүй олон удаа тухайн болцоон дээр давтагдаад ахаар жоох ингээд хөөх энэ яг яадаг хүн бэ гэх нэг жоох айц бол төрөөд тэгээ за дахиж бол ингэж болцмооргүй юм байна гэж бол бодсон. Эвгүй бидлээ. За бэлгүй нэвт. Надад байхгүй. Тэгээ нэг бодлын зүгээр ягаад гэвэл эмгтэн хүн бичдэг байхгүй. Эмгтэн яриад байгаа ч. Нэр бичдэг. Хөөе, тоошчудаа яагаад вэ гэдэг байхгүй. Эмгтэн хүн нэг яг Чороод эмгтэн бичихгүй юу? За ингээд бодлоо. За миний харагдахаар эмгтэн хүн яаж бичихгүй байхгүй. За тэр төгсөөс бодол. Талагдахгүй бол болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хариулт нь бол тийм л байгаа. Би ингээд үнэхээр ингээд дагаж байгаа тэр эмгтэн өөртөө ихтэй хүн шүү дээ. Тэ? Эзэж тэгэл сайн уу маань уу гэл харсгүйгээд байхгүй бах гэж би бодож байна. Тэгээд таны сонирхлын эмэгтэй бол тэхгүй байх нь шүү дээ. тий сонирхлоосоо гадна ерөөхдөө гоё эмэгтэй бичихгүй болохгүй яг надад. Тэ? Одоо ингээд битснүүдийг муу гахчих юм аа. Энэ сонирхол бичихгүй та тий. Тийм тэр хамаагүй шүү дээ. Тэгвэл яг бэлгүүний сонирхол нь юу юм бэ? Сонирхол нь гоё эмэгтэй. Гоё эмэгтэй гэдгээд мэдээж гадаад төрх гэхэд нэгдүгээр шалгуур байгаа. Тэгээд юм токсик биш байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. За айгуугаа тийм эмэгтэйлэг хүн их таалагддаг.
яг эмхтэй тийм дааварн тэ давмгаалсан ихлэлээс хүн баггүй. Саяхны хүртэл тэгэл юу л байсан ч одоо ирчүүч нэг юм эрэгтэйлэг залуус туртаа гээл те. Тест үнэрчсэн нэг залуу гээл. Одоо бас сүүлийн үед эрэгтэйчүүд бас эмэгтэйчдээс тэгэхэд гэдэг байсан. Тийм юм болчиход шүү дээ. Эхэлж байгаа хүмүүс. Тэгэхэд мэдхэд бас илүү эмэгтэйг бас хүсч эхэлж штэ те. Энд чинь нэг юм бас нэг өөрчлөгдөд байгаагийн шинж болоод байгаа байхгүй. Маа охтууд одоо жоохон эрэгтэйлэг болоод байгаа юм шиг ч юм уу те. Магадгүй зүгээр хүмүүс тэгж харж магадгүй л. Үгүй яг хуу эрэгтэйлэг гэдэг үг магадгүй айгу буруу хаа. Одоо хүчрэг эмэгтэйчүүдийг эрэгтэйлэг гэж хэлнэ гэдэг өөрөө айгу юм жоохон онцгой байхгүй юу? Биш тэрийг яриаг. Тэгээд ой сайн үг гэдэг нэг яриад байгаа шүү дээ. тийм хүн Монголд их болсон юм уу? Гэж юм уу те? Андаа. Тийм үү их болсон юм уу? Их штэ. Оо яна миний яг ингээд ойр тойрны хүрээл донд ингээд эмэгтэн гоёхгүй да. уг нь ингээд айгу эмэгтэйлэг байгаад идэг. Тэгээ давхар ингээд хүчрэхэг тэг ингээд эрэгтэйлэг шинж байхгүй. Тийм хүмүүс ингээд байгаад идэг. Тэнгүүд би яг ингээд хөөе андаа гэдэг хүнийг айгу олон болсон гэж өөр нь бол бодоогүй саяныхаа дээр хариулчлаа. Тийм үү? Тийм штэ. Нэр юм уу те? Нэр штэ. Оо ямар муухай сони юм бэ? Тийм сүүлийн хүүхдүүдээс их тийм гарч иж байгаа те ер нь. Үгүй андаа. Айгу гоё эмэгтэй байсан. Үгүй андаа. Нөгөө нэг Шингэрлагийн юм хамнаас болоод тий сүлд би нэр өчтөр яалаа. Орой өчтөр айгу гоё юм намуухан орой байлаа. Тэгээд нөгөө нэг энэ Social Bay Park-ийн ингээд гоё алхдаг талбай штэ. Тэрнгээр ингээд алхажсэн чи айгу хидэд ингээд чухал яриа өрнжөөгөө хүмүүсийг сонсчлаа. Зүгээр ингээд алхаж явж байхад ингээд хажуугаар нь яриа сүсгдчихдэг штэ. Тэнгүүд ингээд яа харахгүй хөх энэ юмхтэй чи энэ охин ч одоо яаж яриад байна гимээр яриануд бол ингээд гарч исэн. Ингээд хараалдаг ч юм уу тэрийг ингээд кул гэж боддог ч юм уу за яг надад ч гэсэн тийм үе байсан байх гэтээ удаа үргэлжлэх байх тэнгуут яг тиймэрхүү юмнууд гарахаар гинт ингээд нэг би нэг сонирн болоод хөш юу сонсч юу яач юу гэдэг юм бол байд юм бэлээ тэгэхээр яг холбож ойлгож болох юм ер нь тийм тэгэхээр яг нэг юм өсвөр үе дээр явж байхад нэг хэсэг тиймэнд кул гэж бодогддог байна шүү дээ. 10 жилийн одоо ингээд төгсгөлийн за нэг 10-11 дугаар ангид ч юм уу одоо ангиараа нэг тийм жоохон хараал мараал хэлдэг болсон ч юм. Надад бол тийм үе байгаа. Тэгээ яг нэг тийм ангиараа бөөндөө нийлж ингээд тэгж мэгдэг. Тэр үеийг бол яг үнэндээ нэг амар ухаан суугаагүй байгаа. Ягаад нөгөө нэг боловсралгүй үе гэж ярих уу. Тэгээд нөгөө их сургууль төгсөөгүй боловсралгүй үе алдаа бол алдаа биш гэдэг нэг тиймэрхүү нөгөө рилэд яваад байсан шүү дээ. Тэнгүүдийг айгүй инээдтэй санагдсан байхгүй надад. Тий. Тэр ч угаасаа боловсралгүй хүний хийсэн үйлдэл мэлдэг. Тэгээд байсан. Тэгээ яг тэгэж бодохоор тийм байна. Дээш төгсөөгүй те. Ямар дигри явахгүй те. Тийм бодохоор тий. Тэгэхээр яг тухайн үедээ бол яах вэ ингээд хүний туулаад өнгөртөг асуудал байж болно. Тэнгүүд ингээд хизээний ингээд боловсрцсан. Таны гоё хайлайт л шүү. Тий. Айгүй боловсрцсан. Тийм хүмүүсийг тэгэхээр нэг жоохон гэмээр бол санагдсан юм лээ. За ягаад контент хийхэр болов? Контент болов. Одоо нэг буцаад нэг сэдв рүү ороход тийш ерөөс орохгүй. Оо яа сэдв. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент этгэгч Urban Talk. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. За одоо бас нэг жоохон нээлт хийчээ дөө. За сайн байцгаана уу?
Urban Talk нэвтрүүлгийн ээлжид нэг дугаар эхэлж байна. Халаалт сайхан боллоо. Тий, халаалт сайхан боллоо. Сайхан халаат авлаа. Халуухан яриа өнгөрлөө. За өнөөдрийн хүндтэй зочид маань өнөөдөр ер нь ийм дандаа контент креаторууд те сошиал дээр идэвхтэй байдаг тим эрхэм зочид маань ирсэн байна. За тэгээд хулук Ажин холок гэдэг тий. Одоо сүүлийн хүмүүс бүр маш сайн мэдж байгаа. Хувцс хийдэг тий. Хувцс хийдэг. Дизайнер одоо юу гэх юм бэ? Хүмүүс хувцс хийдэг болно л гэдэг юм билээ. Тий, ер нь тий. Айгу хувцсны холон. Рил бас хийж байгаа. Тийм залуухан охин ирсэн байна. За тэгээ Мишель Азуул. Одоо чамд танихгүй хүн баг байхгүй л үтэй тий. Бити тэгж яруу ямар муухай юм бэ? Ямар нэгэн байдлаар сошиалоор харсан л байгаа. Атлист нэг удаа юу? Тий. Ирсэн баярлалаа. Надаас их тангаштай юм шүү тий. Тий. За бэлгүүний ахыг бол одоо хин бууч таних байлгүй яриач тий. Тийм бэлгүүнийг бол өстө нэрээ Монгол танихгүй байхгүй л гэж хэлэхээр шүү. Одоо 4 үе дээр шүү. Нэрээ. За тэгээд зочд маань ирсэн байна. Urban Talk нэвтрүүлгийн хамтран ажиллагч Чамин Lounge сая шинээр нэгдсэн. Чамин Lounge-д бичиж байна. Тэгээд нэвтрүүлгийг эхэлж байгаа шүү. Албан ёсоор. Баярлалаа. Гоё лаунж шүү. Гоё лаунж. Игтамны гүрний баруун талд юм байна. Тийм, голын капиталын рестораны хаалганы эсрэг талд. Тий. Ий давхц юм байна. Яг саяхан нэгдсэн. Юу бүр яг grand opening хийгээг байгаа. Бид дараа юу яаж бодоод юм л та. Дараагийн дугаараас шууд үзэгчтэй нэвтрүүлгээ хийгээд дөнгөд оройн шууд ивенттэй. Нэвтрүүлэг нөө ярианы хэсэг дуусаад шууд ивент хэсэг рүү орж мардаг. Тийм бас юм. Амрахын шоу чи хоошоо үргэлжлээ шоу уддаг шүү дээ. Шоу уддаг. Тий. Нэр тэр зүгээр үзэгчтэй байдаг баг. Гэтэ тэр шоуж байгаа хэсгээс миктэй ингэж яваа тэр дундаа бас ингэ үргэлжлээ явуулсан гоё юм байна. Тэнгүүд одоо тэндээс ингэж жишээ нь Мишель Азуулын нөө болцсон дагагч залуу нь чи яага худлаа яриад байгаа. Шууд асууж болохоор тий. Чи надад олцтой дуртай л байсан биз дээ. Тийш чи тэгж хэлээгүй шүү дээ гэдэг. Би тэгтээ зүгээр тэгж бодох юм. Чамаг ингэ сайн мэддэг залуу баг амар юм шүү. Ингээд баг ингэ суучгаж билийн шиг. Үгүй яг уу. Үгүй тэртээ ярмаар штэ. Би ингээд би тэгсэн штэ тэнгүүт нөгөөний тэрнтэй явдггүй хэрчж яхаа тэнэг ахгүй юу. Би нэрээ ингээд тийшээ ингэж айсан чи ингэ санагцсан ингээд нөгөөний тэр тэртээ явдггүй. Нэрээ тэгэхэд чин тэгсэн үү? Гэ тэгэхэр чин жоохон онцгүй штэ гүн. Тэ нэг үнслэх гээд гисэн чи энэ үнслсэн дуртай те. Тэр бүгдийг мэдээд. Зарэ тэр нь ч юм. Тийм гэтээ яг ингээд яг ихний болцоон дээр тэгдэг бол яг үндэ мэдрэмжгүй байхгүй юу. Ихний болцоон дээр тэггүй байж бол ингээд дараачтаа ингээд тэрийг ингээд алхамаараа гаргавал хөөх ингээд ямар мэдрэмжтэй юм. Ямар лагийн. Намайг ямар ойлгож байна те. Зэвсэг болчихсон шүү дээ. Тэггүйгээр гоё ингээд дүгжих хэрэгтэй. Тий, за залуусаа сайн анзаар ирнэ. Тэггүй байгаад ихний болцоон дээр тэгэхээр чи би бүр ингээд айчиж байгаа юм чинь. Тэггүй ингээд яг гулгуулсан бол магадгүй айгууд ажгүй байсан байх. Гулгуулсан бол би гулгаад байсан. Тий. Үгүй нэрээ тий ер нь хэлсэн шүү. Тий ингээл байхтайсан. Залуучуудыг сайхан гулгаж орж ирлээс Гулгуулах хэрэгтэй шүү. аягны ари өдөртөө гэдэг шиг аа. Тийм тэгэхгүй ингээд ямар ч Яса? Гүг зүгээр. Одоо дээрээс нь зүрх сайн буу алж байгаа шүү дээ. Тийшгүй яг би нөгөө контент хийдэг хүмүүс гэхээр энэ дугаар илүү тийм яг саяны хэлсэн шиг тийм гоё халуун сэдвүүдтэй явна гэж бодоод байгаа байхгүй. Угаасаа та нарын ихэнх амьдрал сошиал дээр дэлгэтэй байгаа шүү дээ. Би нэг юм нуух нэг юм зүгээр шаардлагагүй зүгээр яг тэрний үр дагаврын дагуу нөгөө сошиал медиа тойрсон сошиал креатор хүнд ямар асуудлууд тулгардаг гэдэг зүгээр тойрсон яриа би үе болохоор контентын алгоритмын талаар шинжилгээ ухааны бас яг тийм тэгээд гоё контент креаторууд гоё заавар зөвлөгөө юм болоод их юм бэлтжижсэн шүү би. тэрийг та зөв өөрөө хэлэн дээр хийчих. Энд бол шаардлагагүй гэсэн. Заавал юм дээр хийж яах. Сайл карбонара борбороос өгсөн шүү дээ. За тэгээд яг зөв юу яа. Энэ бас сонирхолтой байж магадгүй анх яг өөрсдийнхөө одоо сошиал контентийг хийх санаа юунаас гарсан анхны контент юу байв гэдгээс нэг алт дурдаад явчихвал. Одоо болов жишээ нь яг тийм өөрийнхөө рилийг хизээ хийжсэн бэ. Хамгийн анх нэгдүгээр курст байхдаа найз залуудаа хүүдийг хийж өгч байгаа рил хийжсэн. Тэгээ маргааш өглөөнд босоод ирсэн чинь 1300 лайк гэл би чи ваа юу болоод байна гэд. Тэрнээс авч тэгтээ тэгэж дахиж юм хийгээгүй. Тэгээ ингээ явж агаад одоо гол дээр залуу байгаа юу? Байхгүй. Японд би нэг 6 сар сурч ирсэн байхгүй юу? Тэгээ тэнд ч очиод хийх юм байхгүй. Тэр үед би TikTok дээр идэвхтэй болж хэлж ирсэн. Тэгээд Монголд ирчээд яг бичлэгнүүд хийж эхэлж ирсэн.
Гэтэ зөвхөн TikTok дээр. Тэгээ яг ингээд ярьж мараад яг ингээд контент хийж эхэлсэн болохоор одоо яг жилийн өмнө одоо яг жил болж байгаа гэсэн. 4 жилийн хавраас яг ингэж эхэлж ирсэн. Одоо илүү ажил болгож явж байна тийм үү? Тэгээ одоо яг ажил болж эхэлсэн гэвэл сая 10 сараас. Саяны 10 сараас. Өнгөрсөн 10 сар. Тийм өнгөрсөн 10 сараас. Тэгэхээр тийм анх тэр нэг юм үнсдэг үнсэд хийдэг хүүдээ гэдэг штэ нэг үнсээр байгаа. Тэрийг бичлэг болгож хийгээл тэгэл тэрнээсээ хойш 9 сарын 1-нд өмсөх хувцс 100 дуусахаас өмнө хийж өмсөх хувцс мовц гэл. Тэгээд дизайнер юм уу? Дизайнераар сурж байгаа одоо. Хаан сурдаг. Урлах эрдэмт. Тийм. Бас гоё түүх байна те. Гэтэ бас жоохон гашуун түүхэрнэ. Тэгээд баярлах хэрэгтэй юм шүү. Бэлгшээгээс үсгэлээ те. Тэр даалаад баярлалаа. Гэтэ ер нь угаасаа TikTok дээр нэг хувц идэг хүмүүс байдаг шүү дээ. Тэднийг үзэл бичлэг хийдэг болондоо гэж боддог байсан. Гэтэ тийм амар зориг тавиа. За яг ингэн яг тэгнэ гэхгүй зүгээр л тэгсгээл хийгээл тэгээл явж идэг гэсэн. Тэр нь илүү бараг зүгээр байсан байна те. Дарамт авахгүйгээр хийсэн ба шүү. Заавал ингээл тэдэн дагагчтай болол яг ингэ ерөөс тийм бодож байгаагүй. Тэгээл зүгээр л хийгээл яваал гэсэн. Тийм байна да. Хандаа тийж бодно. Гоё түүх. Хандаа тэгж бодчихсон да тэр нэг. За Мишель Азул брендинг үүсгэн байгуулагч. Мишель. Би ч одоо контент бүтээгээд 8 жил болж байгаа. Одоо за дахиад эхлэе. За би ч одоо контент бүтээгээд яг 8 жил болж байгаа. 8 жилийн өмнө анх Yola Ziggy-ийн сайтаар л гарч ирсэн. Yola Ziggy-ийн сайт чинь тухайн үед өсвөрийн айгүй л том одоо юм сэтгүүл байлаа. Тэгэл контент бүтээдэг, тэнцэнэ видео контент хийдэг, надад яг хувийн зураглаач байсан. Ажилтдаг байсан юм уу? Тийм би бүр ажилтдаг байсан. Яг өсвөрийн сэтгүүлчээр жил 6 сар ажилтдаг байсан. Тэгээ би чи мэдээ бичдэг. Яг ингээд арталтаа ингээд жинхнээс сэтгүүл юу болдог вэ? Яаж мэдээ гардаг вэ гэдэг бүх процессыг ингээд хийдэг. Ярилцлага авна. Тэгэл ингээд сурвалжлага хийн, мэдээ бичнэ, ингээд айгүй бол юмнууд хийдэг байсан. Тэгээ тэр үеэс ахуулаад айгүй л юм үгүй мэдгүй багасаа нөгөө хийх юм олцсон байсан гэх юм уу? Тодорхой. Тэгэл тэрийг л хийгээл ингээл айгу тууртайгаар хийсэн. Өөр голт нь ингээд би тийм ч юм хийчтэй юм уу, ийм ч юм хийчтэй юм гэж бодоагүй. Яг л ийм л юм хийх хэвээр энийгээл хийн, энийгээл үргэлжлүүлэн энэнгээр ингээд амьдралаа төсөөлцөн. Одоо ч гэсэндээ ингээд цааштай амьдрал бол ингээд тодорхой байна. Тэнгүүд контенттэй холбоогүй надаа ямар ч ажил байдаггүй. Үйл хөдлөх зарахаар бол контенттэй хийн, брэнд гаргахаар бол контенттэй хийн. Бараа сурталчилахаар л контенттэй хийн, байгууллагатай хамтрахаар л контенттэй хийн, байгууллагын нүүр царай гаргалахаар л контенттэй хийн. Бүх зүйл нь л контент. Тэгээ одоо ингээд надад контент гэдэг юм байха болчих юм бол миний амьдрал ямар байх вэ гэдэг жоох асуудалтай. Би одоо хаана юу яах вэ гэдэг асуулт ирэхээр би гайхдаг. Нэрээ юу юм бол, нэрээ яах бол гэдэг юм надад одоо байхгүй. Яг гэх юм бол голт нь ямар ч тим хийгээд үзтээ юм уу, ийм хийгээд үзтээ юм уу гэдэг юм байгаагүй. Гэтээ тэгэж бодсон ч гэсэн тэрийгээ дандаа контентээр хөрвүүлнэ. За одоо нэг ийм сурд юм уу? За тэгвэл челленж эхлүүлээд энийг олон нийтэд хүргээд хамтдаа хийчих. За турцгаая. За би турмаар байна. Турмаараа зөндөө хүмүүс байгаах. Турмаараа хүмүүсийг нэгтгэж хагаад хамтдаа турчих. Гэ нэг дандаа контент руу хөрвүүлж бодсаар хагаад одоо бүх юм нь л маркетинг, контент, борлуулалт. За тэгээ өөр юу ч байхгүй. Ингээл холбоол бод. Ингээ яагаад ч юм одоо ингээд амьдралтай холбоотой. За одоо маргааш өглөөний цай хийж ундаа гингүүд. За өглөөний цайны ямар ил хийх вэ? Гээл ороод ирнэ. Юурээс айгүй хэцүү ингээд салшгүй холбоотой хэсэг болсон. Одоо жишээ нь өнөөдөр ингээд за би Urban Talk-ийн нэвтрүүлэгт орох гэж байна. Гээл рил гарч байгаа жишээний байгаахгүй юу. Тэгэхээр контентгүй бол амьдралаа төсөөлж яг үндэж чадахгүй байна. Тийм төвшөнд угаасаа одоо яг бүх ажил тиймэрхүү баг. Ямар нэгэн байдлаар угаасаа холбогдно. Тэгэхээр энэ чи зүгээр бүтэн цаг явахгүй юу? Бус нь хагас цаг гэж юм уу те? Эсвэл огт хийдгүү гэдэг л нэг гурвал ангилагдах баг тийм үү? Уг нь бол одоо ингээд миний амьдрал дээр харахаар ингээд хийдэг ингээд 4-5 юм байгаа. Тэг яг энэ 4-5-ыг нэгтгэж байгаа ганц юм нь контент л. Энэ 4-5-ыг ингээд контент руу л холбож ийж ингээд бүгднийг амжуулж байна. Тэгэхгүй бол амжигдах бараг боломжгүй баха. Тийм. Тэгэхээр айгүй л үнцэнтэй юм байгаа даа. Хэлээрээ нөвцсөн. Би мундаг байна хоёр. Тэгэхээр бас бахархаж байна. Би чинь контент хүйээс гарал та. За нэг ахын үг хэлээ. Контент хүйээс гарал та. Байхгүй шүү дээ. Юу яах юм шүү байхгүй шүү дээ. Сонин байсан. Сая би нэг юм гэртээ цуглуулдаг сонингуудаа орж үзлээ сонин сэтгүүл орж исэн бүх юм аа. Тэл үлдсэн бохоггүй. Вебсайт ч юм байхгүйсэн. Тэгээд яг тэр гарсан сонин сэтгүүлээ олж авахгүй компани руу очиод, хэвлэлийн газар руу очиод үлдээхийн тулд ингэж хайж ирдэг байсан.
зөвхөн зурагт гэж байсан. Тэр үед ингээд мөрөөдөл нь шүү дээ тий. Загвар руу би орж байгаад миний зорилго мөрөөдөл. За би загвар руу орсон бол нэг клипийн тоглолт гэж болсон. Хамгийн том зорилго. Бүр тийм байсан байхгүй юу? Гэтэ яг гоо тэг зорж орсон мөртлөө бас Холливуд руу гарна гэж сонд ярьцлага өгсөн байсан. Холливуд руу гарна гэж өнөөдөр сонд дээр бүр ярьцлага өгсөн. Тэгээд бид нар ч өөрсдөө тийм контент биш хувь хүний хүмүүжил, хариуцлага, сахилах бат гэдгээрээ тоогддог гэсэн үг. Хувь хүн дээр өөрөө ажилдаг. Тэгээд тухайн газар дээр очиж уулзаад өөрийгөө танилцуулаад боломжийг ирж хайж хаалга төгсч явдаг гэсэн үг байхгүй. Тэгээд өөдөл манайгаа дэмжиж ингэх юм бол телевизийн ярьсанд оролцох ч юм уу те нэвтрүүлэгтээ өөрж оролцуулах ч юм уу тийм байдалтай байдаг байсан л та. Тэгээд тийм үс гаралтай. Гэхдээ режим алдахгүй гэж шиг нэг юм хэмнэлээ алдахгүйгээр яг цаг үедээ би байнга тасан зогсож орж явсан учраас л одоо хүртэл ингээл залуу контент креаторуудтай хамт сууж байгаа байх гэж бодож байна. Тийм шүү дээ. Тэгээ ерөөсөө огт ухрыг гэж боддгоо байсан. Зогсъё гэж боддгоо байсан. Зогсох юм бол угаасаа зогсож чадахгүй би. Тийм энергитэй байгааддаг. Гэхдээ нэг сайхан өдөр амрыг ихлээр би амарч чаддгүй. Цаа оролдож рилээ хийсээр байгаа л дуусгадаг те. Тэгэл ерөөсөө бүрийгээд ерөөсөө огт. Тэгээд өөрөө чинь гэр орноо цэвэрлэн хоол ундаа хийн одоо бүх юмаа ингээд бүх юмаа өөрөө хийждэг учраас ингээд юм ямар ч амралт байдаггүй. Дээр нэг контент креатор гэдэг одоо нэг зүйлийг ороод ирэхээр яг тэр амьдралын өмчлөгийг хайж байгаа амар их нөгөө ажил ороод ирсэн. Тий. Өөрөө тэгээд ингээд хайчих гэхлээр зүгээр ажиллахгүй. Болохгүй. Энэ нэг хүртэл ингэж хийжээд одоо хайчих юм бол алгоритм онч. Яг одоо бол бид нэр ч те хүний биш. Алгоритмын бололцсон байгаа. Алгоритм дээр дэмжих ямар контент юу гэдэг анхаарал өгөхөөс одоо баг хүн дээр чухал биш болсон. Утга учиргүй юм байсан ч хамаахгүй. Алгоритм дээр яаж дэмжих үү гэдэг тэр алгоритмынхаа одоо тэр зүй тогтолтыг л айгуу сайн мэдэрч хийх ёстой гэсэн цаг. Тэгээд одоо тренд тий тэр бүхнийг сайн анзаарах хэрэгтэй. Тэгээд контент хийж ихсээс ахуулаад контент дотроо бас ингээ өөрсгөж эхэлж байгаа тий. Алгоритм ингээ хэлж эхэлж ингээ бүх тренд өөрсгөж эхэлж байгаа. Тэгэхээр нэг ийм л үеийн хүн байна. Тэгээд одоогоор яг сүүл би өөрөө яг өөрийгөө би хийдгүү штэ. Яг өөрийгөө яг контент хийгээл ингээл өөрийгөө ингээл гаргаж ирдгүү. Дандаа модулуудын одоо рилийг хийдэг ч юм уу те ингээд ийм байдлаар явж байгаа. Тэгэхээр сая сүүлийн 30 минутны 75 сая үзэлт болсон байна. Яаж гадагшаа ингээд хандлтаа үсгэж вэ гэд бодсон чинь өөрөө л үссэн. Одоо бол Орос, Казахстан, Узбекистан, Тажикстан, Төв Азууд байгаа. Евро Азууд байгаа. Тэгээд Хятад, Солонгос, Япон руу их гарсан байна. Манай хэлбэрт. Гэт инсайттай үзэнгүүд. Тэн дээр бичлэг нөгөө нэг хуулбарлаж аваад Хятадын TikTok, Instagram амар хөвж байна. Манай хотод. Тэгээ би яг уу манай одоо санхүүгийн эзгийн багш нар гэж сая судаачд байгаа шүү дээ. Яаж чинийх ингэ явчих вэ? Яагаад явчих вэ гэд. Тэгэхээр би нөгөө бодож исэн юм байдаг аахгүй юу? Солонгост амьдарч исэн хүний хувьд мэддэг. Гадаадд зөвхөн Монголын малчин ахуулгаар гой явах юм уу? Тэгээд яа нэг Кэти Перри нэг тэгээд тийш тайсан. Тэгээд шийдэггүй яа. Гашуу байгаа даа мó. Харин ингэж. За тэгээд тэг шалтгаан нь юу вэ? Би өөрөө бодохгүй юу. Тэгсэн чинь гадагшаа дандаа малчин ахуурдаг. Яава. Саяны яриаг бодод тэгээ голог гэдэг. За ерөөсөө бидний 50 яриулахгүй нэг их тийм анхаарал нь төвд байгаа юм уу? Эсвэл тоохгүй байгаа юм уу? Хоёр талтай тий бас. Тэгээд шалтгаан нь юу гэхээр бид нар та нарт энэ бол их чухал зөвлөгөө. Контент креаторууд ерөнхийдөө анхаарал чухал зөвлөгөө. Малчин ахуул гардаг байсан. Хэдэж Монголыг гоё охин залуустай гэж бодоагүй байхгүй. Улаанбаатар гэж хоттой гэж бодоагүй байхгүй. Тийм. Тэгээд сая би Монголиа гэдэг хаштаг хийгээд Улаанбаатар гэдэг хаштаг хийхэд нөгөө нэг газар руу хүүшээ. Монголчин Чингис дандаа нөгөө дескрипшнууд дандаа ийм Чингис хааны удам ийм гоё болж өсөж хүмүүж хөгжиж чинь гэдэг тийм дандаа юустай. Нөгөө нэг танаа ингэж ерөөсө бодоагүй гэдэг байгаа. Сургуультай нөгөө мөрөнд явдаг хിവэрэ гэдэг шиг. Ингэж ерөөсө бодоагүй. Тэгсэн чинь ямар өөр болцсон юм бэ? Монголыг ерөөсө ингэ төсөөлөөгүй гэдэг байгаа. Тэгсэн чинь ийм боо залуучуудтай хоттой алхаж штэ. Ямар гоё хүмүүж хөгжиж байгаа юм бэ? Ерөөсө Монголыг ингэж бодож исэн түүх байгаад дандаа малтай гэж хардаг байсан. Тэг ингэж хардаг байсан чинь
ингээд төсөөл өөр болчлоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж хэлж байгаа гэхээр залуучуудаа Монгол ах байх нь зөв. Одоо бид нар модуль дээр Монгол ах руугаа ингээд орно. Дээл мэлдэг ингээд явал талбай дээр ингээд бид нар энгийн алхаа хийсэн бол хүмүүс тоохгүй шүү дээ. Тэ? Гэл одоо кастинг явцаа хийхэд хүмүүс анхаарч байгаа байхгүй. Гэвчээ. Тэр бол ингээд хандлт авч штэ. Эхлээд ингээд сурулах хэрэгтэй тийм ээ. Буцаар муу зүрх бодсондоо биш байхгүй. Тэгээд бид нар контент креаторуудтэй яг хувийнхан бизнес болгож гэхээс илүүтэйгээр бас тавар гадагшаа хандлт бий болгоё гэж бодох юм бол ер нь гадагшаагаас од байхгүй шүү дээ манай Монголд. Од ч байхгүй, юу ч байхгүй, мод ч байхгүй шүү дээ. Тэгээд яаж инфлюенсерийг гаргах юм бол англи сабтайтлтай гэдэг ч юм уу, англи descriptionтэй. Тэгээд монголчин ийм шүү. Гоо зүгээр гарч ирэх хэрэгтэй гэсэн үг. Ягаад Казахстан ч юм уу хятадууд ингээд өр монголчууд олон улс руу ингэж гарч ийн гэхлээр ямар ч үндэсний өв соёл нь гооцтой холбогддог байхгүй. Одоо ингээд морд харвааныхан үндэсний өв соёлынхан одоо өвд хэлж байгаа хүмүүс нэлээд 300 хүн байна. Эдгээр маань ингээд гаргаж чадахгүй байна. Шалтгаан яг ийм загвар модель яг нүүрэн дээр нь гарах гооцтой хүн байхгүй байна. Одоо өөртөө модельдээс оруулж ирээ бидээс сургаад үгүй. Ингээд явъя гэж. Тэгэхээр та Казахстан хятад өр монголчууд морин дээр охтууд ингээд аймаа харваал морь унаал ингэж яд хүмүүс пүү гэл тэр Казахстан имтүүч ямар үзэсгэлэн тийм их харж байгаа. Бид байгаа шүү дээ. Тэрийг ингээд өв соёлтой холбож бид нэр гоо үзэсгэлэнгээрээ давуу байдал ашиглаж олон улс руу алгоритм ажиллах хэрэгтэй юм билээ л дээ. Тэгэхээр за бодчих бол яг уу сайн ингээд гаргасан тэгээд болохоор юм билээ. Бусдаар ингээд заавал яаж гадагшаа хандлтаа өсөх үү гэдэг тал дээр биш. Яг тэр нэг юм юу хүсэж байгаа гэдгийг аяг ойлгох хэрэгтэй. Олон улс тэгээд Монголыг яаж хараад байна? Тэрийг яаж утгыг нэвтэх үү? Утгыг нэвдэж яроор заалах уу гэсэн жуулах. Хэдүүлээ нэг Африкийг усгүй яг гадаа ингэж амьдардаг тэрийг төсөөлдөг шиг л яг Монголыг яг тэр шиг ерөнхийдөө Африк бол тасарсан хүчтэй байгаа. Уус шүү дээ. Африк бол зөндөө уус байгаа. Тэгээд цагаан эрстэй. Тэ? Одоо бид нар Африкийн вино өдрөг бас хэдэ тооптой орлоо шүү дээ. Тэгээд хэрэгж байгаа мөртлөө дандаа л ингээд Африкийн болохгүй бүтэхгүй юм харав. Энэ чинь пропаганда буюу сурталчилга байхгүй. Тэр бүх мөнгийг тийш явж угаадаг гэдэг ч юм ингээд дандаа зоригтой байдаг хараад л та. Тэр ийм байдлаар ингэж бид нар энэ дээр аягүй сайн судалгаа хийх хэрэгтэй. Бидгүүнээ хараа бид хоёр нэг сүлд Sunday service гэх те. Гинжи ахын тоглолтын бэлтгэл гадаа явах заахгүй. Орсолцсон гэж тийм. Тэнгүүд тэн дээр бэлгүүнээ ах модельуудаа ирээд яг өөрөө идэг рилүүдийг хийгээ. Тэнгүүд бид хоёр ярилцсан. Яг ийм зүйлүүд анзаарагдаад байгаа. Энэ ажиллаж эхэлж байна те. Одоо яг энэ алгоритм нэг нааша харж штэ те. Энийг гол нь юм зогсоохгүй байх хэрэгтэй. Хамгийн чухал. Нүдэх хэрэгтэй. За гоо зууг нь харуулах хэрэгтэй байна. Одоо яаж бүр нэг юм тэр чигт нь хайплуулах вэ? Эсвэл ингээд доктортой байж байгаа нэг хайплах уу? Эсвэл нэг тийм төлөвлөгөө байна уу? Ер нь би бол инфлюенсер бүгдээрээ нийлж цуглаж хагаад давтамж өгөх хэрэгтэй. Концепт тодорхойлоод за бөөндөө нүдээ гэдэг Монгол хаштагтай бүгд нэг концепт барьж ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тэгжиж Монгол улсаа бид нар ингэж одоо олон улс гаргана, жуулчд оруулж ирнэ, өнгөт болно. Тийм биз? Тэгэхээр ингэж нэгдэл үүсчиж, нэгдэл байгаад ингээд зөвхөн хамтлаг байгаа л өөрсдийнх нь бизнесийг дэмжих биш. За бүгдээрээ Монголоос сурчлах ер нь юм нэгдэл бий болох хэрэгтэй юм байна. Нэгчээд бүгдээрээ ийм концепттэй байв. Одоо бөөндөө үндэсний өв соёл руугаа бөөндөө алхахыг, бөөндөө инги гэж явах хэрэгтэй. Тэр нь ягаад нэгддэг гэж байгаа гэхээр нэг хүн өдөрт 2-3 хил оруулж явах хэрэгтэй. Давтамж өгөх хэрэгтэй гэсэн үг. Та нар ингээд давтамж гэдэг чинь хамгийн чухал. Давтлага гэх. Дахиж давтаал байвал үлдэн гэсэн үг. Тэгэхээр тэр хүнд давтамж өгөх хэрэгтэй. Давтамж өгөөд байх тусам алгоритм чинь бас энэ давтж байгаа зүйлийг шууд тааш дэмж ажилладаг. Тэгэхээр бүх хүмүүс ингээд давтамжтайгаар юм хийх. Дуунуудыг хар апат гэж давтамж. Open Gangnam Style гэвэл This is America. This is America. Бора орси дандаа давтамж. Давтамжийг өгөх хэрэгтэй. Контент креаторууд нэг сэдвүүрээ байнга давтах хэрэгтэй гэсэн үг. Давтаалах хэрэгтэй. Бүх инфлюенсер охтууд, бүх инфлюенсер залуучууд морь унаал явах хэрэгтэй. Өнгөө харваалах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Эсвэл талбай дээр Чингисийн талбай өмнө алхаалах хэрэгтэй. Тэрийг ингээд ширлэл авах хэрэгтэй. Давтамжийн явж байгаа алгоритм дэлгэр эхлэнгүүд араас нь өөрсдөө өсөх гэдэг юм аа явчихна. Яг л өнөө Монголдо яаж нөлөөлгүүд адилхан холоос руу ярил тэгэх. Ер нь механикаар үз тарах нь шүү дээ те. Тэг нь механикаар үзнэ. Тэгэхээр тренд үүсэхгүй л бол угаасаа худлаа шүү дээ те. Тренд үүсэхгүй худлаа те концепттэй байх. Тэгээд тэргүүрээ бид нар магадгүй инфлюенсерүүд олон улс руу дуучдын дууг дэмжих бид нар юу өөрсдөө алгоритм болох байхгүй. Монголын ямар ч дуу олон улсын одоо тренд болох боломжтой. Инфлюенсерүүд ажиллахгүй юм чи яаж болох боломжтой байхгүй. TikTok дээр тэр дууг трендлгож
явахгүй бол тренд болохгүй. Гэхдээ Монголд бол тренд болж байгаа. Тэгэхээр инфлюенсерүүд нь өөрсдөө гадагшаа алгоритм ажиллуулж иж тэр дуу тренд л байгаа. Одоо бол нэг тийм үйл ажиллагаа болоод байгаа шүү дээ. Тэ? Сүүлийн үед ч тэ. Сүүлийн одоо 1 жил хүү тэ. Ямарваа нэгэн шинэ дуу гарлаа. Жил биш бүр удаж байгаа шүү. Айгу удаж байгаа. Бүр Монголд уу? Тийм, тренд болоод одоо бүжиг дагаж хийгээд. Харин тий. Тий, ер нь л одоо Нади Мади чинь бас 2 3 4 жилийн өмнө гарсан дуу гэж бодоход нэлээ яг энэ дууны тренд бол Монголд бол үүссэн байгаа. Тэрийг яаж дууны тренд болсон ч би нөгөө компанид ажиллаж байгаа тоххой юу? Тий. Идэвхтэй орж байгаа. Тий. Та гурав руу холбогдох гээд шүү дээ. За манайхаа эндээ шүү. Гэдэг ажил чинь бас нэг тусдаа ажил болоод байгаа байхгүй. Ийм угаасаа сүүлийн үед айгүй их тавтагж байгаа шүү дээ. Солонгост, Казахстан дээр одоо ингээд идэвхтэй инфлюенсерүүдээр явж байгаа залууч бүгдээрээ инфлюенсерүүдийн холбоо гэж байдаг. Бүр нийгэмлэг гэж байдаг. Инфлюенсерүүдийн awards гэж байдаг байхгүй бүр. Харин тийм ээ. Awards байгаа. Бүр ингээд тусдаа ингээд бүр нэгдэл байгаа. Надад бас бодож ирсэн байсаа тэгээд хийж эхлэх бас тайл нөгөөчөөс юу оролдох гээд тэгэх юм болов уу яг чимээг барыг хийсэн тийм шүү. Тэгээд нэгтгэхэд тэгээд ингээд юм концепт тодорхойлох гэсэн. За бүгдээрээ Монголдоо бол шаардлага байхгүй шүү дээ. Ер нь ингээд Монголд танигдах гэж хөдөлмөрж байгаа хөдөлмөр цаг хугацаа гадаад танигдах гэж хөдөлмөрж байгаа цаг хугацаа адилхан байхгүй. Гадаадд танигдвал Монгол инклюд гэдэг байхгүй. Тэгэхээр тэр хөдөлмөр цаг хугацаа гадагшаа гэдэг зарцуул гэж байгаа байхгүй. Гадагшаа гарсан байгаад Монгол өөрөө ороод ирнэ. Шаардлага байхгүй. Тэгэхээр Монголд ингээл цаг хугацаа адилхан, хөдөлмөр нь адилхан, тэ нерв нь адилхан. Гэтэ гадагшаа Монголд төлөвлөж байгаа. Тэгэхээр зөвхөн гадагшаа төлөвч юм их юм бол Монгол өөрөө ороод ирэх байхгүй. Одоо ингээ бэлгүүнээс асуу гэж бодоод байна л та. Та ингээл түрүүн бас дурдсан шүү дээ. Ингээд баг хасаал ингэж итгэвтэй байсан. Энэ олон ажил, за төсөл тэ жил болгоно шинэ юм гаргаж ирж байгаа. Энэ болгон дээр бүгдийн ер нь амжилттай байх гэдэг тал дээр яаж одоо өөрийгөө дайчилж байна. Яг амжилтгүй юм зөндөө байгаа ч гэсэн амжилттай байгаа нь асуудлыг л харсан гэсэн үг. Асуудал байна гэдэг бол бизнес байхгүй. Асуудал байгаа газар асуудал гаргаж ирэх юм бол тийч бизнес тах. Тэр ч өөрөө ингээд асуудал шийдэхээр тэр ч өөрөө тренд болоод отортой болох магадлал өндөр гэсэн үг байхгүй. Тэгэхээр дандаа байхгүй юм хийдэг, байхгүй юм эхлүүлдэг. Чинь гэрэл гудамж, өглөөний гудамж, малчин камп, майхан камп гэл огт байдаггүй байсан. Стрит фуд гэл тэ дандаа анхаарал ихлүүлсэн. Хүний хийцсэн юмыг хийх дурггүй. Шинэ юм хийх дуртай. Одоо entrepreneur гэх юм уу та тий. Шинэ санал хийдэг ч юм уу. Тийм байдлаараа л явдаг баг. Ингэжсэн. Бэлгэний битээр уулзаад эдрийг ярьж өгч. За төгсөн бас. Яах гэдэг юм. Түүнээсээ ингээд үдээд байгаа. Тэгээд ярьж хахад ингээд эдрийг ярьж өгч байгаа байхгүй. Тэг би ингээд амар гайхсан. Хүүх тийм үү? Яагаад юусоо ингэж энийг хийсэн гэж боддггүй юм бэ? Яагаад юусоо мэддггүй юм бэ гингүүт төсөл нь ингэж айгүй амжилттай болсон. Өөрөө ингэж яг нэг шинэ юм хийж байгаагаа айгүй юм passionate ингэж хийцэн. Тэг ингэж тэрийг нэг хүн болгоо мэддэг. Тэг ингэ өөрөө ингэж айгүй гоё. Хийцэндээ баярлаад байж байгаа хүн байна да гэж би анзаарсан байхгүй юу? Тэг ингэ би тэр нөгөө малчин камп бичлэгүүдийг үзээд би өглөөний гудамжийг ингэсэн, гэрэл гудамжийг ингэсэн гэдэг юм. Хүүх тийм үү гэд айгүй гайхаж хүлээж авч ирсэн юм. Өөрөө айгүй юм артаа байдаг хүн байна да гэж бодсон. Тэнгүүд яг өөрөө уртаа ингэж гаргаж ирэх юмнуудаа ингэж өөрөө хийчээд тэгээд бусад юмнуудыг болохоор ингэж айгүй ард нь хийдэг юм байна да. Одоо ингэ модел сагтын дээр ч гэсэндээ яахаарахгүй бэлгүүнд өөрөө нэг амар гартгүй. Тэгсэр нэ модельуд нь ингээд аягүй гой гардаг. Чихнээсээ манай Монголын хүмүүс ямар хөөрх юм бэ? Манай Монголын залуучууд ямар гоё юм бэ? Ямар гоё хувцалж байна, ямар гоё алхаж байна, ямар гоо зүйтэй байна. Тэрийг ингээд харахаар бэлгүүний Instagram дээр ороод идэг. Ингээд коллаб хийгээл ороод идэг. Өөрөө байх. Бэлгүүн өөрөө байхгүй. Тэгснэ тэр нь хүмүүст амар хүрээддэг. Тэгээд тэрийг ингээд өөрөө ярингуут нь би яг ингээд ер нь энэ хүний ингээд хийдэг юмнууд нь тиймэрхүү юм байна да. Яг ингээд нэг өөрөө ингээд айгу хийгээлээдэг. Тэрийг харахад нь өөрт нь айгу юм жаргал төрүүлт юм байна да. Нэр төрийн ашиг гэж үүдэг. Яг юм өөрт нь нэг мэдрэмж төрүүлдэг байхгүй юу? Нэр төрийн ашиг. Туршлага ашиг гэж үүдэг байхгүй юу? Тэнгүүд яг уг нь энэ дээр хүмүүс чинь ингээд өөргөө гаргах. Ингээд би энд байх хэвээр, би энийг хийсэн хүн гэдгээрээ ингээд танигдах хэвээр. Би энийг чи хийж ийсэн штэ гэж ярих нь ингээд хүмүүст айгу чухал байдаг бол энэ хүний хувьд тийм биш юм байна да гэж би айгу анзаарч ирсэн нэг тийм сайн тал байдаг. Маш гоё сайн тал тий. Энэ айгу тийм нэр гэсэн мэдхгүй байгаа юм чинь. Тэгсээр нь ингээд хийцэн байдаг тий ингээд ингэсэн тэгсэн ингээд ярингуут ингээд хүүх яагаад ч тэгээ тэрийг хэлдэггүй юм. Гингүүт ингээ би яагаад хэлэх юм. Тэр нэг гоё санагдчихсэн. Уус нэг ч хэлэх ойлгох гэдэг шүү. Тийм өнөөдөр бол угаасаа Бэлгүү ахын яг тэрийг асуух гэж бүр зорж ирсэн байгаа яа ч юм уу. Би хөтөд байгаас тас.
Бүх талаараа ч өдөө. Тэгээ тэгвэл нэг завсарлаа. Тэгээ. Нэг гоё завсарлаа эргээд болц тэ. Тэгээ шот гадаг шүү дээ. Тийм шүү дээ. За Urban Talk нэвтрүүлэг төр завсарлах гэж байна. Urban Talk нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Chamin Lounge, Dickies Brand. За тэгээд Монголын оюутны саксон бүгийн холбоо. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент тэтгэгч Urban Talk. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. За завсарлаад орцсон. Тэгээд хэдүүлээ зүгээр яг яриагаа нэг жижигхэн чимэг болгоод тоглоом тоглоё. За. Маа Urban Talk нэг тоглоомтой болцсон. Ингээд би эндээс нэг үг явуу. Үг хэлэн заяа. За. Тэрийг үргэлжлүүлж хэлээ яваа гэсэн үг. Өгүүлбэр болгох юм уу? Тий, ямар ч утга санаатай ямар ч үг гэж бол. За. Гэтэ зогсохгүй. Гацсан унал шийтгүүлнэ. Уух юм уу? Текила шот татна. За. Ууч. Утгагүй байсан ч хамаагүй юм уу? Зүгээр уух уух яаж чадахгүй юм ч байна. болно. Зүгээр За, ямар ч хамаагүй юм байна. За би эхлэнгүүт та гурав шууд дамжуулаа явах нь шүү дээ, тий. Өгүүлбэр явах юм уу? Үгээр явах юм уу? Би ямар ч нэг юм сэдв өгөх гэдэг шүү дээ. За. Би Urban Talk нэвтрүүлэг дээр яриад сууж байна. Гэт ингээд үү? тий. Ирсэн чинь айгүй олон коктейл өгöd байна. Ийм өгүүлбэр явах юм те. За богинохон уучсан. Уг нь дуусахгүй явчвал те. За өгүүлбэр дуусахгүй явъя. За одоо шууд эхлэх За, үү. тэгээд. Одоо ойлгомжтой болсон шүү дээ. За. За би Urban Talk нэвтрүүлэг дээр Яриад сууж байна. Тэгсэн чинь коктейл уугаад Их хараад ах шиг байх юм гэж бодсон боловч А би юм уу? Тий. Яна. дөрүл алцахгүй юм уу? Харин тий. За. Яна. Тэгсэн чинь миний коктейлийн асгараад. За. за шийтгүүл яа. Ингэж бол. байсаа уух гадар уумаар ингэсэн те. Угаасаа Би яг юм хатуу текила шот ма татмааргүйсэн. Юу гэх юм бэ сая? хамгийн сайн шүү. За Текила жин цагаан. За. Хамгийн сайн. Яа. за cheers. Мэдээд аа. Cheers. За зөв. Cheers хийгээд татчихвал бас болж шүү. Хурай. Чөтгөө яасч байгаа. Шууд машато. Хопа. Оо яа. Мэргэжлийн юм шиг авчихсан. Яа шото коктейлээр даруулж штэ ёо. За. Ямар хэцүү юм бэ? Би өнөө орой Би өнөө орой хувцас аяад Шавт гад байжсэн чинь Такси дуудаад таксины хүн нэрдгүй. таксигаа хүлээгээд байжсэн чинь найз мөрчтэй Тэгээ найстайгаа хэрэлдээд найстайгаа муудалцаад мөнгө өгдөггүй. яна. За яг гацчлаа. За. чи хоёр эмэгтэйгээр уулгаад ичээч. За 3 пны явчихвал. За тэгээ 3 тань. Тэгээ. Окей. Одоо илүү зэвүүн явна. Пучорт. Жохоо им эвгүй. Эро. Жохоо им эро. Тэгэхгүй бол агуйтгартай шүү. Би өглөө орондоос ирсэн чинь хажууд нүцгэн хин нэгэн байсан. Дуучлаач та өгч. Тэгээд л үргэлжлүүлж шүү дээ. Өглөө ордоос ирж хажууд гээд Хин нэгэн байна. За. За. Хажууд хин нэг юм байна. Тэгээ би хажууд хин нэг юм байгаа нь унтчих ингээ үргэлжлүүлчих болох юм шиг. Болно шүү дээ. Тийм унтчих. Тэгээ би найз руугаа залхаад өчтөрөө яасан юм бэ? яалаа чи яасан бэ?
Тэгээд өчтөр орой юу болсноо хэлсэн. Тэгсэн чинь манай найз юу гэсэн гээч. Чи чирээл аваад орсон шүү дээ гэсэн. Тэгээд үгүй би тэгээгүй гэж хэлсэн. Гэтэ бачда нэг санамж орж ирлээ. Би нэрээ үнсээд байсан санагдаад бах юм. Тэгтээ би арай тэгээгүй байхаа буруу санаж байгаа хаа. Гэтэ яагаад тажууд өвтчих юм бол Бас үцгэн бах юм. Тэгтээ би яач вэ шүү. гэтэ яасан ч гэж магадгүй. Гэтэ нүл хөндөр. Ёо. Үгүй. Хамаг би бол. Тэр хамтдаа бас л хийсэн юм болов? Чатан дээр унсан юм болов? Бүдэрч унсан чинь намайг барьж авсан юм болов? Юу лээ? Шатан дээр Дээр унсан унсан юм болов? Сквал бас зодтолсон ч гэж болно шүү дээ. Задлсан бол яагаад тажууд өвтчих юм бол? Бас үцгэн. Зодтолсныхаа дараа эвлэрээд тэгээд цог өвсөж. Эвлэрээд битээр магадгүй хувтад хэлсэн баг. Тэгэл үнссэн бах. Үнсээл тэгэл унтсан баг. Үсэл цаашаа сандгүй. Юу болсон юм бол найзаа? Санала. Юу бахан салфитг вэ? Өчтөр ууж исэн коктейл асуусан юм болов. Магадгүй нусаа нийсэн баг. Хөсөрцөж магадгүй. Тэг юу ч болсон байж магадгүй шүү дээ. Гэтэ яагаад ч юм нэг л болсон юм шиг. Нэг л тийм тавирсан мэдрэмж. Ямар юм бэ? Бидний тэрээд айгүй юм болоод байна. Гэтэ би худлаа мэдэрчээж магадгүй. Өнөж үж магадгүй. Гэтэ хүсгээ юусоо болжлоо. Юу усч байгаа мэдэхгүй байна. Өчигдөр арай юу хийсэн юм бол гэ баахан бодлоо. Гарахаас өмнө нилээн хорны байгаадсан. Одоо ерөөс тэр мэдрэмж байхгүй алга болчихжээ. Гэтэ одоо би энэ өстөөс яаж гарах вэ найзаа? Энд гацаад юу байхгүй гадаг шээ. Хөөе би Гэдэг чи бас нэг өгүүлбэр яваад байгаа юм. Өндөрний хайр чи. За яваад байгаа. За ямар ч сан босч юм аагаа да. тэгээд энэ хажууд байгаа хүнээс ирээ да. Сэрхэс нам гараа явчих юмсан. Даанч манай гэр идэг. Яй та үз. Харин тийм ээ яа та үз. Түрээс ихтэй хоорондоо зөндөл ярьлаа шүү дээ. Чамд ямар нэгэн бодогдож байгаа юм байна уу? Би одоо яах вэ? Ачгүй. Гэтэ арай тэгэж болохгүй хаа. Гэтэ юу нэх гээд байгаас ойлгохгүй. Хүлээс өрч байгаа юм шүү. Энэ хүн өөрөө бас юу болсноо мэдэхгүй байвал яах вэ? Сэрээгээд ярилцах хэвээр болов. За сэрэг ярьж. Сэрэж ярахаас айгаад байна. Мишээ сэрэг ярьчих. Жохон ингээд устсаж үзэх үү? Хөөе, сэрээрээ. Яасан бэ? Яасан бэ гэж хин яасан бэ? Гайш хариулчихлаа шүү дээ. Яасан бэ гэж авч ийн гээд. Тий. Тэгээ энэс нэрвэжлээ. Яасан бэ гэд тэтэр үжи сэрээд ингээд. Яасан бэ гэж авч ийн. Тэнгүү чи хэлэхгүй. Тэг чи би ярих нь. Би яасан Тэг чи бол яг контент хийдэг шиг зүгээр л хийцтэй сая. Зүгээр л өгдөгчтэй. Тэгсэн чи тэр нь автсан сая тий. Хойл өчтөр яалаа. Юу яриад байгаа юм бэ онгор минь? Бидээс өгөөрөө нэг тэтг байгаа би. Үгүй шүү дээ. Юу яриад байгаа? Өөрийнхөө аим шүү. Чи сонссон юм уу? Үгүй зүгээр wifi нэг тийч авч ирлээ. Яг юу яриад байна? Чи яг тэгдэм шүү. Билгүнээ хаа ингэ тэгдэм үү тэгээ өгч бас. Яасан бэлээ хонгор. Хоолн бол яг юм аа. хаалаа над юм байна. За одоо өөр сэдвээр орчээ. Тэгээ нэг л яваад тасгалаа. Айгу удаа ийм сэдв чи удаа үргэлжилт юм байна тий. Одоо хүн дээр ажиллах нь биш үү заяа. За. Би Дэнжин мянгад нэг удаа Машина бараа явж исэн чинь нэг гой бараа харагдаад
Авиг боосон чинь Үнтэйсэн. Ахаа жоохон болгохгүй. гүг тийм байхгүй. Үй юу хариулт авчиж байгаа юм шиг. Гүг одоо гэж хэлсэн гэж хэлчихгүй. Гэж хэлсэн. А гэж хэлсэн. Би бүр ихний хэдийнч мартчихлаа заа. Чи яг тэгээ бүр хоёр хожигдвол бол шото татна шүү. Жаса тэгсэн чи хажуу талын лангуун дээрээсээ ихч. Надаа хямдхан үгүй гээд Тэгэхээр за за гэж дансаа харсан чинь. Үлэгдэл хүрлэхэргүй байсан. тэгэхээр нэг чи би аваас үзүүлж болох уу гээд Хувцас тайллаа. Хувцас тайлж яг яах юм бэ? За хувцас тайлж бүжгэлсэн юм уу? хувцас тайлж бүжгэлжсэн чи нөгөөх над руу хараад Надад санах тий. Надад санах. Ажлын өөр сан. ахад хэмдрүүлж үгүй гэсэн гэж. Өгөөд ичи цааш. Тендерлаа буцаж очихгүй шүү. Гэтэл хөрх нүдтэй байсан. Анхнаасаа хямдхан хэлчихгүй байсан угаасаа. Угаасаа хямдхан юмыг Шууд өгч болно шүү дээ. Яар балар шуналтай ах вэ? ингэж болохгүй шүү. Болтуулахгүй. Яа за. Юу яах вэ? Манай уруу тулгаад явчихгүй. Үгүй бид гоо бит одоо бид хоёр яасан? Манай хоёр тулгаа авчих чи зэмч те. Тийм шүү. Тэгвэл бас аюултай шүү. Тэгээд бэлгүүн агуул хожигдахгүй мэнэ үү те? Хожигдахгүй шүү дээ. Угаасаа юм дандаа хожигддаг. Тэгтээ сайн нэг хоёр дахь яриг нэг юм дандаа яг амьдрал дээр байдаг юм ярих хэрэгтэй те. Харин тийм. За бэлгүүн ах юм. Өөрөөсөө шал өөр байсан шүү. Бид хоёр тэгвэл нэг баталт л та. тийш те. Шууд батал дутчих л та. Энд чи ууж болохгүй хүн байгаад байна те. Нэг юм хэл аваад. Онцож. За хурай. Бай. Мишелээс асуух гээд. За. Яг нь одоо ингээд лайфстайл daily ер нь real контент хийдэг хүний хувьд хувийн амьдрал гэж үлдэж гин үү? Ер нь зүгээр хувийн амьдрал чи хэрхэн нөлөөлж гин? Магадгүй хайр дурлал дээр хэрхэн нөлөөлж гин? Найз залуучин ч юм уу? Тэ өмнөх найз залуучин одоо байгаа харьцдаг залуучин ч юм уу? Энийг яаж хүлээж авч гин? Гэдэг тал дээр бас. Гэхдээ энэ чинь амар энгийн чинээс эхэлнэ л дээ. Хоол хийгээд тавьж байхад тэр хүн идэж болохгүй гэдгээс эхэлнэ. Тэг ер нь тий. Бүши би зургийг авах байсан штэ. Би стори хийсэн штэ гэдгээс эхэлнэ. Тэнгүүд яг тэрийг ойлгож хүлээн зөвшөөрнө гэдэг бол айгүй хөрх юм болно бас. Тэгэхээр яг юм нэг салбарын хүмүүсээ бол арай дээр ч юм шиг бас. Тэгэхээр хувийн амьдрал үлдэж гин үү гэдэг дээр хувийн амьдрал үлдэлгүй яах вэ? Ер нь аль үлдэнэ. Тэгээ бүх юмаа сошиалтай харуулдаг гэдэг бол бас биш. Ингээл яг тоотой хэд юмнуудаа харуулна. Тэнгүүд яг харуулж байгаа юмнуудыг хүмүүс хувийн амьдрал гэж хүлээж авах тохиолдол олон. Тэнгүүд дууг нь чинь те арай унтлаа гэж стори хийчээд бас гараа явж болно. Тэгээд гараа явж байгаа гэдэг стори хийчээд унтчихээж болно те. Би шудрахгүй юм аа. Унтлаг л унтаа. Тийм тэгэхээр хувийн амьдрал ер нь л үлднэ. Энэ хоёрыг ингээ зааглаж авч явна. Оруулах ёстойнуудаа хийцэн бол хувийн амьдралаа авч явна. Хувийн амьдрал дээрээ бас контент болгох юмнууд байгаа. Гэтэ ерөнхий бас яг тийм сайн мэдэхгүй байна. Айгу баланстай авч явд юм болов. Гэтэ хувийн амьдралын за хосын харилцаан дээр орж ирэхээр нэлээд нөлөөлөх тал бол байдаг. Одоо жишээ нь олон нийтийн өмнө үерхэж байгаа тохиолдлууд. За өмнөх одоо X-тэйгээ нэлээд олон нийтийн өмнө үерхдэг байлаа. Тэгэхэд ч гэсэн одоо ингээл бүх юм контент болох бол айгу хөөрхөн юм шиг санагдаад voice-ийг ч гэсэндээ ингээл контент болгоод зураг ч гэсэндээ guest postlоод story-го хийгээл ингэж явдаг. Гэхдээ тэрнээс сул талтай байсан юм уу? За бас давуу тал байсан уу байсан гэдэг юмнууд анзаарэгддэг. Тэгэхээр хувийн амьдралыг тэр болгон ил гаргаад байвал бас жоохон олонний хил ам анхаарал тэгээ бас хэрүүл болоход ч гэсэндээ айгу нөлөөтэй санагдсан. Тий. Сул тал давуу тал байгаа гэдгсэн чи зүгээр тэн дээр хальт дурдвал За сул тал нэг иймэрхүү давуу тал нэг иймэрхүү анзаарчихсан гэдэг. За мэдээж сул тал гэх юм бол хосын амьдрал дээр яг хэрүүл гарах тохиолдлууд олон. Тэр тэгж шүү дээ. Энэ хоёрыг ингэж хэлээ. Эсвэл хүүшээ ингээд Мишель чин ийм хүнд ингэж штэ. Гэний тийм зураг мураг явуулах ч юм уу. Яг нэг тийм арай л паблик байхаар чи ингэсэн юм уу, энийг ингэсэн юм уу, тэрийг тэгсэн юм уу гэдэг юмнууд дээр жоохон нэг хил ам үсэх гэдэг талтай. Бас дээрээс нь одоо янз бүрийн юм нэг паблик юм болно штэ. Тэрний ардаас хүмүүс талцаж хил ам ирүүлэх дээр айгаа хэцүү. Тэрний сэтгэл зүйд нөлөөлнө. Одоо жишээ нь тэгээ айгүй хэцүү ярихад ах юм. Нөө яа хамаагүй штэ тийм.
Тэгээ одоо жишээ нь ингээд Өөлөл өөлждөг байгаарай. зүгээр одоо ингээд паблик үерхлийн хэцүү юм нь бол яхаарахгүй. Одоо тэр хүн надад янз бүрийн бэлэг өгсөн байлаа. Эсвэл одоо би буцаад бэлэг өгсөн байлаа. Тэр нь артист тэр бэлэгчи яасан, энэ бэлэгчи яасан. Тэгээд яасан. Тоор чи бүр сүрхий гой хосууд байсан яасан. Одоо ингэж салцсан уу? Одоо ингэж хайргүй юу? Хосууд нөгөө нэг ингэж амар сүртэй би нэгэ хайрлал байсан. Салахаараа тэр хайр нь хайчт юм бол. Тиймэрхүү юмнуудад яг юм паблик үерхэл дээр нэлээд гарч артаас юм байлгадаг. Тэгээд салсны артаас ч гэсэндээ хөш таны нөгөө нэг X чинь тэнцээ тэгээд явж шít. Энд чинь ингэж шít, тэгж шít гэдэг юмнууд айгүй их байдаг болохоор тэр нэлээд сул талтай санагдсан. Зүгээр юу сонирхол асуучих шүү. Яг нэг юм нийтийн үерхэл олон нийт харагдахгүй үерхэл хийжсэн шүү дээ, тий. Тэгвэл нөгөө хүн хэн байсан юм? Хамтрагч чинь. Манай мас дүү идэм аа. Тийм үү? Тийм үү? Тийш. Би яг нөө мэдэхгүй болохоор асуугаад байна л да. Яг үнээр бас халтуул мандсуулж исэн болов уу гэж бодохгүй юу? Таныг танихгүй гэж байхгүй. Олон нийтийн бас хүмүүс ч тийм. Биш. Бас яг идэвхтэй юм хийдэг хүн биз дээ. Чи энийг яриад байгаа. Дараа л яриа тийм. Манай дүү байгаа. Би яг харин гайхаад аль нь болоо. Энэ 20-30 зар аль нь болоо. Сошиал дээр үерхэл нээлттэй байсан бол одоо нуух шаардлага байх. Хойд яг амар сошиал руу ороо гэсэн баха тий. Тэгвэл тийм дээр үе юм ярьж байгаа бол дээр биш яг л сүүлийнх л да. Юу яриад байгаа юм бэ? Мэдгүй дараа дийслээ. За яг нөгөө сүүлийн яг миний яг ингээд паблик хамгийн сүүлийн үерхэл гэх юм бол нөгөө Bill Christmas гэдэг залуу байдаг. Bill Christmas. Тэ Бэлгүн гэдэг юм уу? Чи яах гэдэг юм бэ? Биш. Харин тийм биш. Бидний таньдаг хүн бол биш байх гэж бодож байна. Маас их даруухаад үгүй. За. Дараахан байсан болоо салах. Тэгэхээр нэг тийм давуу сул талууд бас байх нь тийм үү? Тийм байдаг. Тэгэхээр яг ингээд паблик зарлчаар гэхдээ яг харахгүй нөгөө нэг хил ам гэж байдаг штэ. Хил ам гэж байгаа болохоор яг юм хэрүүл уруул айгу ягаад нэг юм яриадаг да хосын жорд орсон бүх хүмүүс салцсан. Тийм шүү дээ. Яг нэг тийм яриа байдагчлан яг юм олон нийтийн өмнө үерхээр араас нь ингээд салах нь хурдан байгаад байт юм шиг санагдаад байт юм аа. Ягаад ч юм. Монголчууд тэр тусмаа нэг ер нь хар цагаан хил ам гэж ярьдаг шүү. Тийм. Одоо сүүлд нөгөө нэг юм болсон шүү дээ. Шүдэр цэцэг их нөгөө нэг ингээл яриад ингэсэн тэгсэн гэ нэг ярихад хүүх нөгөө хүн ингээд тайлбар хийхгүй байх та. Нөгөө нь бүр ингээд тайлбар хийхгүй юм удчлаа. Йоо ийм рил оруулж ирснаас тайлбар рил оруулаач гээд хүмүүс нөгөө нэг айгүй юм шахан шаардаж чи өөрөө тийм мэдээж чи яасан ингэсэн тэгсэн ингээл айгүй их чат ирдэг. Тэнгүү тэрэнд хүний сэтгэл зүй ингээд айгүй эвгүй болж байгаа байхгүй яг үнэндээ. Тэнгүүд нэрээ нэг тайлбар хийхтэй юм шиг санагдал. Уг нь ингээд анханасаа ямар ч тайлбар хийх хүсэлгүй байж хаад тайлбарлуулах гат ч юм шиг. Тэнгүүд за хүмүүс хүсэж байгаа юм чи ярьчдаг ч юм уу. Яг тэгэл нэг олон хил амраа орж байгаа байхгүй. Харин тий яг олон хил амраа. Би бол коммент уншдаг. Мессеж уншдаг. Ажиллаа гардаг. Яг энэ сэдвээр бас ярина. Тий. Тийм болохоор ингээд тий. Нэмэгтэй хүний сэтгэл зүй тал дээр бол айгүй өөр л дөө. Би бол ингээд бүх чатал уншдаг. Бүх комментэл уншдаг. Тэгэхэд яг ингээд ингэж ахын, тэгж ахын. Одоо яг сүүлд ингээд ийм жишээ байна л да. Манай экс найз залуу миний төрсөн өдрөөр ингээд машин бэлгэлж исэн. Тэгээ тэрийг бол айгүй хил ам болгож ингээд хүмүүс ярьсан. Тэгээ тэрэн дээр жишээ нь ингээд за паблик үерхэл ерхий юм байт юм байна да. Бид хоёр ингээд private үерхэд тэр хүн надад машин бэлгэлсэн бол тэрнгээрээ л дуусах байсан. Хинч мэдэхгүй ямар ч хил ам болохгүй ингээд дуусах байсан. Тэгэхэд тэнцээ ингээд айгүй хил ам болоод ардаас нь им хэцүү нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй юу? Бид хоёр ингээд салчаад байдаг. Тэнгүүд хүмүүс ингээд айгүй сонирхол хөөе нөгөө машин яасан. Тийм. Чи авч үлдсэн юм уу? Аваа явчихсан юм уу? Ингээд аваа салчиж байгаа юм уу? Одоо ингээд чи ийм амар гол дигэр эмхтэй байсан юм уу? Чи ямар шуналтай эмхтэй вэ? Тэнгүүд яг тэнцэн босон нөхцөл байдал болохоор мэдээж бид хоёрын дунд үлдэх нөхцөл байдал ахгүй юу? Уг нь бол тэгэхэд ингээд олон нийт ингээд амар ярьсан. Ардаас нь би ингээд машин авсан чинь хөөх чи нөгөө нэг бэлгэлсэн машиныг нь зарангуутаа чи өөр машин авчиж байгаа юм уу? Зүгээр ингээ олонний нүдэн дээр тэр машиныг нь унахгүй байгаа юм шиг харагдсанаа тэрийг нь зараад өөр машин авчиж байгаа юм уу? Гэдэг юмнууд айгүй байсан учраас надад айгүй юм хэцүү байсан л та. Тэнгүүд ууг нь битэрийн гол нөхцөл одоо ингээ болсон нөхцөл байдал нь би яг үндэ тэр хил амнаас амар айсан байхгүй юу? Одоо яг тэр нөхцөл одоо яг тэр одоо бэлгэлсэн контент үргэлжлэсний ардаас Facebook дээр ингээл айгүй их юмнууд яваал. Тэгээд бид хоёр нэг удаачгүй нэг 3-4 сарын дараа ингээ салсан. Тэнгүүд би амар айсан байхгүй юу? Юунаас айсан бэ гэхээр чи гол тэгэр
Өө чи ингээд хүнээс ийм үнэтэй машин авчаад салчдаг. Тэр машиныг нь аваад ингээд өөртөө хэрэгэлчдэг. Тэгмэд уг нь бол тийм нөхцөл байдал үүсэх байхгүй юу? Би яг тэр хил амнаас болоод за хоёул ингээд салж байгаа юм чинь чи бэлгэсэн машин аваад яваа. Би ингээд авмааргүй байна. Би ийм хил амнаас айж байна. Тийм болохоор ингээд уг надад үлдээ гэсэн ингээд би чамд бэлгэсэн юм чи би бэлгэсэн юм авч явахгүй штэ гэтгсэн. Тэгсэн чигсэндээ яг ингээд миний дотор байсан юм нь за энэ яахаргүй л хил ам бол. Би шуналтай амьхтай болно. Би гол дээгэр болно. Би энэ чивгүй байдалд үснэ. Тийм болохоор би ингээд ингэмээргүй байна. Яг ийм үнэтэй юмнууд ингэчээд би ингээд авчаа салчмааргүй байна. Чи ингээд өөрөө аваад яваа гэд бит хоёрын хооронд юу наад ингээд ярьж тохирсон юмнууд бол байдаг. Тэгэхээр тэрийг олон нийт харахтаа ингэчдэг. Гээ харцсан. Тэгвэл ямар ч ингээд тайлбар уг нь хийгээгүй байгаа. Тэгсэн чинь хүмүүс ингээд яхахгүй ингээд комент энэ тентхийн ингээд группүүдээр нөгөө нэг мэдгүй зүйлээ асуу. Тэгээд нөгөө янз бүрийн одоо бид нэг залуутай болцоод байна уу гэдэг дээр хүш энэ хоёр салцсан чи машин нь ясан бол. Тэгэл ингээд комент нь дүүрээ ингээд намайг муулцсан тий. Өө энэ охин чи нөгөө нэг ингэж салчдаг. Тэнгүүт би тайлбар хийж байгаа байхгүй юу гэн. Би ингээд машин авч үлдээгүй шүү. Би ингээд салчаад ардаас нь өөр машин авсан. Би ингээд машинтай байгаа сурцсан учраас өөр машин авсан гэсэн чинь нөгөө хүн рүү шууд арилд орж ирсэн. Өө өстө бэлэг өгчөөд салчлаа. Уг нь бол ингээд тийм байгааг байхгүй юу? Тэгэхээр даагчнаас ч мэдж байгаа шүү дээ. Хажууд байгаа хүн хутгах шатдаг шиг үнэн баггүй. Тийм яг ингээд дагдгүй хүн мэдгүй шүү дээ. Тэгвэл ямар ч тайлбар хийгээгүй байж исэн чинь намайг ингээд 3-4 сар дараалж ингээд буруутгаал баахан группүүдээр намайг муулаад өө энэ өстө ингэдэг охин тэгдэг охин гэж ийсэн аа. Ардаас нь би ингээд сторигоор ингээд за би ингэсэн шүү. Би юм шавсан. Ингэсэн гингүүт ардаас нь шууд ингээд тэгвэл ингэж аваа явцсан юм байна. Тэгвэл ингэсэн юм байна. Уг нь бол би тийч авахгүй гэсэн хүн наагаад байгаа шүү дээ. Тэгээ би бас ингэж нэлээ харамсдаг ингэ боддог юм маань энэ хүний нэрийг тийм юмтай хутгахчлаа да. Уг нь тэр хүн бэлгэсэн юм үлдээгээд ахад ингэ тийм юмтай би нэрийг нь хутгахчлаа да. Ямар онцгүй юм хийчвэ гэд ер нь хааны газар ингэ дэлгэрүүлж хэлээ да гэж бодож ирсэн урбан тоглосон юм байна та гэж. Тий. Ер нь л ингэ нэг амар олон тийм дэлгэж яриад ахааргүй одоо ингэ хоорондоо ярьсан юм бол байдаг шүү л гэж. Яг би бол өөрөө хосын харилцаа тий. Ер нь хувийн амьдрал гэдэг зүйлээ сошиал дээр нэг нээлттэй байлгая гэж боддгоо л дээ. Энэ болохоор яг нэг хар цагаан хил ам заахгүй нэг сүртэй сонсогч байгаа ч гэсэн нэрээ бодонгууд чинь нөлөөлөж байгаа юм шиг санагддаг тий. Олон хүн яг тэр хувийн миний нэг үн цэнтэй байх хэвээр юмыг яриад байх бас нэг тааламжгүй ч юм уу. Яг одоо гэхдээ тэр бол нэг хамаагүй ч гэсэн үр дагавар бол нэг юм байгаа тий. Сайн талч байна, муу талч байна. Магадгүй адилхан сонирхолтой үнэхээр тэр олондоо бас харуулмаар байж болно шүү дээ. Зөвхөн хүний үерхчлөө байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо энэ дээр нөгөө лавлаа асуучих гэж бодонгууд за октоудаас нь эхлээ асууя. Сошиал одоо ингээд залуухан тий эмэгтэй октоудыг ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Зөв яг ингээд та дунд нь асуучаад өөр өөртөө ороод тий ер нь эмэгтэй залуухан эмэгтэйг ер нь ямар байгаасаа гэж шаарддаг вэ? Одоо нэг тулгадаг юмнууд байдаг шүү дээ. Чи заавал хөөрхөн байх хэрэгтэй ч юм уу. Магадгүй. Та нараас юу шаарддаг? Тэрийг биднээс юу шаарддаг вэ? Зөв. Одоо та хоёроос. Тий. Сошиал ер нь. Ямар бай гэж одоо төрхмөсгөл. Тэгж анзаардаг вэ? Магадгүй тэхгүй байсан ч болно шүү дээ. Тийм бай гэдэг, ийм бай гэдэг тийм кэс тамбай. Гэтэл тийм баймаар л хингээ гэдэг юм. Тий. Би тийм анзаарч байгаагүй юм шиг байна. Шууд толгоонд бол тэгжсэн гэж бол орж ирэхгүй байна. Надад болохоор яг хэд хэдэн жишээ байна. Тэр нь одоо Facebook дээр л анзаарах юм да. Instagram дээр ерөнхий голцоо гайгүй. Facebook ч юм бол одоо Facebook Threads хоёр бол бүр амар юм хэрүүлийн шин чанартай болчихлоо шүү дээ. Facebook дээр голцоо би одоо ингээ контент бичээд явж байгаа хүний хувьд ямар ядаргаатай юм бэ гэж. Threads Instagram-ийн хар тал нь уу? Тий, хартал Threads бол бүр яг хэрүүл зүгээр автомат аккаунт нэгсэн байсан амар дагчтай болсон билээ. Гэтэ би хоогт орж үзээчгүй би юу. Одоо Threads-ийг ингээд аппликейшнийг хатангууд шууд тий Instagram-тай ингээд шууд коллаб хийгдэл орчиж байгаа. Тэгмээ Instagram дээр хийгдсэн одоо постууд шууд Threads руу гарна. Би тэрний комментиг ч уншаагүй юу гэж яагаад байх Threads дээр ингээд асар олон өрнцөн байгаа байхгүй юу. Нэг ороод тангууд хөө чамайг ингэж хийчихлээ гингүүт яг ингээд ороод харангууд ингээ хөө хинч чи ийм юм болцсон юм уу гэмээр байдаг юмнууд бол байдаг. Threads ашигладгүй та нар ер нь. Нэг ашиглахгүй. Тэр хүн ашигладгүй гэсэн шүү дээ. Үгүй. Яг юм нөгөө ховч хөөсөн хүмүүс бол амар ашигладаг. Яг ингээд айгүй Threads руу оруулах гэж байгаа зүр трол аккууд байл яг бүр цаанаасаа бүр бодлоо. Үгүй аха. Үгүй юу. Тэр үгүй. Бага.
байгаа шүү дээ. Троллууд байхан байгаа. Гэтэ хүмүүс бол орж ярихын үед бол нэлээд л ярьж байгаа. Тэгж боддог. Залуусын X юм ба шүү дээ. Тий. Тэ? Шинэ үеийн залуучтай X. Боо нэг Тий. Тэгээ Facebook дээр бол нэлээд юм болох юм аа. Одоо Facebook дээр ингээл баг юм хийж болох нь уу гэмээр. За ингээл хөргөчөө цэвэрлэлээ. Хөргөчөө дүүрэглээ гэдэг тэгсэн тий. Энэ бүр тэр хөргөчний юм одоо Facebook дээр юу вэ? Би бүр гайхсаа. Хөөхстэй хөргөчөө гайхууллаа. Өөстөө ийм олон ингээд хүнс авснаа гайхууллаа. Тэр би тэг гайхаж байхгүй ингээд миний ингээд тархин дотор ингээд ерөөсөө тийм юм болно гэсэн төсөөл байхгүй. Тэнгүүд би одоо нэг хүнсээ цуглуулад нэг хөргөчөндөө хийж болох уу? Чачаа асуудал واخгүй харин. Үгүй харин би гайхаад байгаа маа. Нэгэнд байгаа асуудал واخгүй юу? Тийм. Хөргөч хоосон. Би ингээд бичлэг хийж оруулж байгаа байхгүй бүр ингээд би бүр ингээд за бачита ингээд би юм бичлэг хийсэн ч хүмүүс ийм комент бичиж байна. Энэ бүр ингээд 200 300 ингээд хүмүүс бичиж байна. Би нэг яагаад энэ ойлгохгүй байна. Энэ яг яасан юм бэ гингүүд чи яах гэж бичлэг хийгээд байгаа. Чи нэгэ зүгээр харуулахгүйч болтгүй мө. Гингүүд би хариулаад үгүй та нар тийг үзэхгүй байж болтгүй мө гэдэг хариулт байгаа штэ. Боломжгүй шүү дээ үзэхгүй. Тэнгүүд ингээд би бүр ингээд гайхаад за байж Facebook дээр юу ч хийж болохгүй юм болов уу? Ингэхгүй юм болов уу? Юу ч хийсэн бол нэг юм хийгээд гайхуулсан. Нэг юм хийгээл мөнгөтэй. Нэг юм хийгээл ахтай явдаг. Нэг юм хийгээл ой юу ч үзээгүй амьдрал үзээгүй. Нэг юм хийгээл энэ багаас угаасаа л амьдрал нэмээс өө баяа ээж автай баяа юмтай. Яг үндэ тийм биш шүү дээ амьдрал. Харин тэгэхээр яг намайг юу туулж энэ хөрсөн гэж бодож идэх. Тий. Яг юм энгийн юм да. Миний зүгээр сонсож байгаад уучлаарай. Чи ажиллаа гарах хэвээр. А яг энд одоо анхаарч стресс тийгүүлж өөрийгөө зовоно. А өөрийгөө зомооргүй бол битий. За тэгвэл энд нэг юм байна гэж. Тэр болоод. Одоо энэ чи яг эрэгтэй эмэгтэй хүний ялгаа гарч ирэх. Ялгаа тий. Эмэгтэй хүмүүс болохоор сар болгоны тогтворгүй сэтгэл зүйн байдал гэдэг дээр байгаа. Юу гэрлээ? Бас байдаг гэсэн. За би тийм. Ерөөсөө тийм бараг. Эрэгтэй уцаарт одоо уурлаад эхлэх тэр нь юм нэрсэн байдаг гэсэн. Одоо эрэгтэй хүн эмэгтэй хүнийг харьцуулах юм бол эрэгтэй хүн хамаагүй юм стейбл зан чанартай. Эмэгтэй хүн бол яг үндэ бид нар контролдоход бас айгүй хэцүү байдлууд үүсдэг байхгүй юу? Үнэхээр ингээд хүмүүс ингээд 200 300 комент орж ирлээ. Ажил дээр анхаардаг хүн байлаа. Би бол өөрийгөө тийм ажил дээр анхаардаггүй хүн гэж боддгоо. Би айгүй л ажил дээр анхаардаг, ирээд үгээ төлөвлөдөг, бүх төлөвлөгөөнийхөө дагуу явдаг, өдөр болгоны төлөвлөдөг хүн гэж боддог. Тэгэнгүүт ойлгож байгаа. Гэхдээ энийг эмэгтэй хүн айгүй олон талын имийг анхаарч хараад байдаг юм болов уу гэж боддог. За манай ээж аав ингэж байгаа шүү. Манай дүү ингэж байгаа шүү. За сошиалын хүмүүс ингэж байгаа шүү. Манай найзууд ингэж байгаа, таньдаг хүмүүс ингэж байгаа шүү. Буюу энэ бүх юмнуудыг баланслах гэж хичээгээд байд юм байна да эмэгтэй хүмүүс. Бүгдийг нь анхаард юм байна да. Надад манай нэг эрэгтэй найз ингэж хэлж ирсэн юм. Та нар имийг 0.5-аар хардаг бол буюу бүр ингэ бүтэн дэлгэцээр нь хардаг бол бид нар 5x дээр хардаг штэ гэж байгаа байхгүй яг юм бүтэн яг нэг контролоо хардаг. Тэгвэл бид нар 5x дээр хараа бүхнүүдээ ингэж анзаараад байгаа учраас тэр бодлогыг ингээд өөр дээрээ хүлээж аваад идэх юм байна. Тэр нь яг эмэгтэй хүнд жоохон хэцүү байлгаад юм болов гэж бодсон. Зүгээр нөө санаа нь юу гэхээр үнэхээр сошиал инфлюенсер болох гэж байгаа бол тэрийг хай гэж байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн гэдэг талаасаа биш. Үнэхээр сошиал инфлюенсер болъё гэж бодож ивэл тэрийг хаях хэрэгтэй. Комент чинь маш чухал заяа. Тэр чинь судалгааны материал. Яг зөв. Нэр ингэсээ дата шүү дата. Датагаа шүү те. Чи яг энэ яагаад явчих үгүйг линк оруулаад AI дээр дүгнэлт хийлэг. Why зүгээр тий? Яагаад энэ явчих вэ? Эндээс судалгаа дүн шийдлэг хийж өгч юм бол гэж дүн шийдлэг хийж өгнө. Тэрнийхэн дагуу за хэрэг тийм илүү ажиллаж байгаа юм байна. За дээшээ ажиллах хэрэгтэй гэдэг. Тийм хэрэгсэл болгож комент ажиллах хэрэгтэй. Стресстэй гэж биш. Угаасаа чи сайхан юм бичин гэж байхгүй шүү дээ. Тодорхой. Тэгэхээр хэрвээ энэ чинь мэрэгжил болчих жоох байхгүй да. Тийм мэрэгжлийн бай гэж. Тэгээ бид нар яг ойлгож байгаа. Чи бидийг ойлгож байгаа гэдэг би хэлсэн. Тэгээ эмэгтэй хүн талаас ойлгож байгаа шүү дээ. Тэр яг зөвөр бэлтгэж байгаа байхгүй одоо. Тийм. Баг одоо ингээд уншиж нэрвч ингэж ингэх одоо ингэ бэлтгэж эхэлж байна. Магадгүй өнөөдөр миний ярьж байгаа юм бас нэг бэлтгэлийн нэг юм лекц гэж боддог шүү дээ. Гэдэг ч юм уу. Тэгэхээр ийм тал дээр бол би бол одоо комент бүр нэг комент уншдаг. Бүр нэг ч комент уншдаг. Нэг ч мессеж уншдаг. Манай ажлынхаа хүү нэг ч юм хайж бай блог тэ болоо. Яагаад гэвэл тэр чам муулж ивэл хизээж чамд өгөөжтэй байхгүй байхгүй юм бол тий.
Тэглээ бүгдийг устгахгүй шүү дээ, тий? Гэхдээ тэд нар чинь алгоритм ажиллаж байгаа байхгүй. За тэгвэл энэ дээр яг нэг юм байна. Одоо энэ муу комментууд дээр комментиг ашиглах юмнуудаа айгүй өсжээ гэж. Тийм. Комментиг яг ингээд комментиг нь гаргаж ирсэн ээ. Оо энэ ингэсэн байна. Одоо энэ дээр нь ингээд яг одоо сүүлийн үеэс боддог болчихжээ. За ийм коммент орж иржээ. Одоо сүүлийн үеийн нийгмийн хандлага иймэрхүү байна. За энэ дээр нь тэгвэл нэг ингэчээл та. Ингээд тийм голгуулаад ингээд за ингэж байгаа юм байна. За тэгвэл би нэг нь өөртөө ашигтайгаар ингэж эргүүлээ да гэж боддог юмуд байсан байна. Одоо ингэдэг байсан шүү дээ. Эхэндээ ингээд хүмүүс айгуу ингээд муусан коммент аваад тахаар сэтгэл зүйсэд ороод нөгөө инстаграмаа устгаал ингээд байхгүй болоод байсан бол одоо эргээд тэр комментиг ашиглаад өөрийгөө гаргаж ирэх ингээд өөртөө асуудал нь за над дээр ийм асуудал байгаад байна. Тэгвэл хүмүүсийн энийг нэр ингэсэн шүү. Гэ тайлбар тавихаар тэр нь амар вайрал. Өөрөө яг тайлбар хийсэнүүд нь өөрөө вайрал. Буюу тэр сэдв нь вайрал байгаад ахаар тэрэн дээр нь тайлбар хийгээд тэр нөлөө явдаг. Тэгэхээр тэрийг ингээд аль талаас нь одоо нөгөө нэг ярьдэн штэ. Ингээд миний хейтерс байгаа бол хейтерстэй баярлаа. Та нар миний дууг сонсоод илүү намайг ингээд яг энийг ингээд нэгт оруулахар хэмжээний ингээд хейтерлээ баярлаа гэдэг шиг. Одоо яг тэрийг ингэж ашиглах орон зай нь яг одоо л Монголд үүсэж байна гэж боддог. Тэгэхээр би яг асууя гэж бодсон ашгүй хариулчихлаа. Тэгвэл асуулт асуусан. Тийм яг амар. Хейтерс орон зай байхгүй бол явахгүй шүү. Үнэхээр явахгүй. Хейтерс байгаа тулдаа бид нар яг өндөө өнөөгийн зэрэг даа штэ. Одоо ингээд би бас ингэж боддог байсан сүлд хяналт авахгүй байлаа. За энэ ч нэг хэрүүлийн үнцэг үсээг юм байна да. Буюу за би энэ контент дээр ямар нэгэн буруу юм хийгээгүй юм да. Тэгмэд ямар нэгэн буруу юм албаар утгыг нэвдэг байна да. Тий, яг ингээд за хүмүүс ингээд угаасаа л хүлэн зөвшөөрөө болчихжээ. Тэгмэд ямарваа нэг юмыг вайрал явуулмаар байх юм бол ямар нэгэн хэрүүлийн сэдвийг гаргаж ирэх болчиход байгаа байхгүй юу? Одоо ингээд тэрийг ашиглаж бол ингээд айгуу сурч байна. Альсгүй бүр сайн байх хэрэгтэй. Тий, бүр яг тийм л хоёр үнцэг байна. Мөрөөдлийн амьдралыг харуулах хэрэгтэй. Тий, үнэхээр юм бүр бүтэн ироор залгах хэрэгтэй. Гаргах хэрэгтэй. Эсвэл яг ингээд Унаа чи үгүй штэ гэдэг сэдвийг гаргаж. Энэ дугаар их гоё үзэгчтэй хандж ирнэ яриад байгаа юм. Одоо ингээд за яг одоо ингээд сая хэллээ хэдүүлээ ярьлаа штэ. Одоо ингээд муухай комментууд. За магадгүй бүлий тий. Энэ зүйлийг бол манай хоёр мэдрэгүйш мэдэрсэн л баг. Хангалттай мэдэрсэн. Одоо энийхээ цаана гарах юмнуудыг бас өөрсдийнхөө онцгөр тайлбарлаж штэ. Зүгээр яг нөө нэг юм амар бүлийдүүлдэг хэсэг үе. Тэр яг нөхцөлийг хэрхэн давах. Тэгээ гэр бүлийнхэнд яаж нөлөөлсөн гэдэг зүйл хүмүүс сонирхолтой байдаг. Угаасаа энэ зүйл чинь л яг түрүүний хэлдгээр алгоритм ажиллуулж идэв штэ. Тэр яг хэцүү байдаг зүйл те. Яг хөө иймэрхүү зүйлүүдийг сэтгэлээ нээгээ зүгээр ярьчих гэж бодвол яг тийм хэсэг дээр яаж ийсэн бэ? Би ч одоо хайж давд яа. Үгүй би хайж давд. Хайж давд. За нэг хоёроо за би чимээч яг за холокост эхлүүлчих шүү дээ. Үгүй ер нь холокост нэр гайг бах тий харцсан гоо. Би ер нь тийм муухай коммент авах тийм юм. Би нөө цацтай мэдгүй учраас гэдэг тий. Наал юм аяал хувцаа гээл ийм хувцаа явах чинь тэгж чинь ингэж. Гэхдээ миний хувьд анзаарсан юм нь холокогийн хувьд ингээд айгу бүтээлч шин чанараараа гарсан учраас бүтээлч байгаа байдлыг буюу мод шалтгаан байхгүй. Хүн болгон хийж чаддаггүй юмыг нийгмийн цөөн хийдэг юмыг хийхээр тэрнэр хүмүүс нэг одоо ингээд муулаад байдаг. Тэгж анзаарсан бол тэр нэг гайгүй л те зүгээр толгойн ажилтгүймээ хашийн байг нэг хувцас хийх л гэсэн тэгэл болоо. Тэрнээс өөр нэг амар сүртэй юм гарч ирээгүй тэгээ. Байг үздэг юм байгаа байхгүй юу? Тийм дүү үздэг ч баг зүгээр ингээд хальт явж ангууд баг ороод зам гэлсэн болчихъя. Хамгийн амар тийм надад нөлөөлж исэн юм нүүнэг сайн нүүнэг бүлийн нүүнэг шагналаа хийгээгүй шүү дээ. Тэрэн дээр над руу нэг хүн бичсэн байхгүй юу? Энэ хэрэг дээр ягаа юм дуурахгүй байгаа. Ямар амар хэрцгий гिचивэ гэдэг юм бэ? Ягаад бичлэг хийхгүй байгаа гэд. Тэгээд би гэл амар сэтгэл санаагаар унаал. Тэгээ ер нь тийм юмд оролцохгүй байх нь аюу өөрөө зөвч гэж хэлээд тэргүй, бурууч гэж хэлээд тэргүй. Зүгээр л дув дугаа өнгөрсөн. Хичнээн би өөрөө тийм биш ч гэсэн оролцохгүй байсан зөв гэд надад хүлээжсэн. Тэгэхээр би угаасаа ч өөрөө нэг тийм юм яриад байдаг төрлийн хүн биш шүү дээ. Угаасаа бичлэгэн дээрээ тийм янз бүрийн яриад байдаг төрлийн хүн биш болохоор тэн дээр гинж дуурч чаар чин бүр амар бүр тэнэг болчихгоо. Яас бүлээ дээр огт дуураагүй. Ерөөсөө тийм үйлдэл маань тэрийг нөгөө нэг зөв залуучаас байгаа шүү гэдгийг харуулж байгаа учраас би хийж байгаа ажил маань болоо. Ашиг гэж хэлсэн байхгүй. Бүлэдэл тэгтээ одоо ингээд нэг юмыг зогсоох гээд байгаа юм шиг те. Одоо намайг бүлэдлээ гингүүт би нэг зогсох гээд байгаа юм шиг.
Тэгэл энэ ингээл тэгж яриулсан ч гэсэндээ юма хийгээл ах юм гэдэг ч юм уу. Яхаарахгүй бол одоо миний амьдрал бол бүлэдүүлжээс амар олон тохиолдлууд байгаа. Яг үнэндээ анх гарч ирсэн цагаасаа хойшоогоо энэ чинь ингэдэг тийм. Яг үнэндээ айгүй олон үзий ядалтыг туулж яг өнөөдөр энэ сууж байна гэж юм. Тэгэхээр тэрийг даван туулах гэдэг нэг амар яг үнэндээ хэцүү байгаагүй. Нэг амар юм надад нөлөөлж ижсэн удаа байхгүй. Миний анзаарснаас сүүлчийн нэг нэг followers-ын баяр гэдэг уулзалт хийжсэн баг. Тэн дээр ингээд яг үндэ юу болсон бэ? Нүдээд шиг байсан амар гайхсан. Одоо би тэнцээ зүгээр ингээд 200 мянган даагчтай боллоо. Яг үндэ ингээд бусдын анхны учраас тэгж байгаа. Үгүй тийм яг үндэ ингээд гадаад зөндөө шүү. Харин тэр ивентийг хүмүүс хийдэг л ахгүй юу да. Би ингээд гадны контентууд үзэж байна. Ингээд хийдэг. Би Монголд ингээ анх удаа хийсэн хүн юм байна. За яах вэ? Ачаач өөр төр ихлээд. Харин тийм тэнгууд ингээ Threads-ээр байна уу, Facebook-ээр байна уу? За 2 3 өдөр боо юм боллоо. Би тэрэн дээр яг үндэ яагаад дуурлаад тэгж бөөн баяр болох хэрэгтэй байхгүй. За байж байгаарай. Би яг ингээ бүр ингээ гайхаж байгаа байхгүй яг өглөө босч ирээд ингээ за байж байгаарай. Хүмүүс баярлууллаа гэж уурлаад байна уу? Дагчтай боллоо гэж уурлаад байна уу? Ивент хийлээ гэж уурлаад байна уу? За байж яг юунд нь уурлаад байна гэ би бүр ингээ тарих ерөөр цагаад ингээ за байж та гэт ингээ шинэ нэс нэмэгдээд яагаад дуурлаад байгаа юм бол хүн насан туршдаа ингээд амьдралынхаа хугацаанд хөдөлмөрлөөд дагчаа бүтээгээд контент хийгээд тасралтгүй хөдөлмөрлөж ирээд анх удаага ганц удаа баяр хийлээ. Би баярлаж болтгоо юм уу? Гэдэг хуваалцлаа шүү дээ. Хуваалцлаа. Баярлснаа. Тэгээ би за намайг дагж байгаа хүмүүст баярлаа. Би та нарт ингээд юу ч өгч байгаагүй. Би та нарт нэг удаа өмөр байна гэд 350 хүнийг баярлууллаа. 350 хүнийг баярлууллаа гэд уурлаж байгаа юм уу? Тэгээ би ингээд бодсон байхгүй юу? Ингээд 60-аас 70 сая төгрөгийн үн бүхий бэлгэнүүдийг би дагчтай хуваалцлаа. Яг үндэ би дагчтаасаа ингээд авч ирсэн үг гэхээс өгч үзээгүй штэ. Гэл намайг байнга үздэг, байнгын дэмждэг, байнга надад урам өгдөг хүмүүсээс би өгөхгүй байгаад байна гэвэл би яг үндэ хуваач хүн байгаа байхгүй юу? Тэгж бодоод би ивент хийгээд хүмүүстэй бэлэг өгье. Дагчтайгаа баярлуулъя. Гэ бодонгууд хүүхэн одоо яхаараа ийм ивент хийдэ. Энэ одоо яхаараа хүмүүст бэлэг өгдөө. Энэ одоо яасан гэж ингэхүү. Ингээл өчнөө хэдэн мянган дагчтай хүмүүс нь ингээгүй ахтчаа. Энэ одоо яхаараа ингэхүү. Гэнэг хүнд талархаж болох уу? Яг үндэ ингээд авахаасаа илүү өхөн өрөлтэй гэдэг үг байдаг да. Би одоо өгж болох уу гэ би бүр сүултээ ингээд за хүмүүст бэлэг өгсөн буруу юм болов гэж бодоход хүрэж байгаа хгүй. Энэ бол нийгмийн амир ингээ буруу юм байх та гэж би бодсон. Ингээд хүн бэлэг өгөх нь Монголд буруу юм болсон. Бэлэг өглөө муу хүн. Бэлэг өглөө энэ чи ямар нэгэн ажил эхлүүлэх гээд байгаа хүн. Бэлэг өглөө чи ус төр орох гээд байгаа мó гэдэг болсон. Тэнгүүд би ингээд бэлэг өгөх чинь сайн зээл штэ. Хүн баяраа тэмдэглэх нь байж болох үзэгдэл штэ. Яагаад? Тэгээ би тэр дээр бодсон юм маань дараагийн хүмүүс нь өөртөө итгэлгүй боллоо. Яна энэ нэг чи нэг ивент хийгээд ингэсэн чинь би ивент хийж болохгүй юм болов. Тэг би бүр пост биччихсэн байхгүй. Яна та нар ингэж ирээдүйн үе амир өөртөө нь итгэлгүй болгоод байна штэ. Ийм юм ч хийхэргүй болгоод байна штэ. Энэ олон улсад бол ингэж байдаг л нэг үзэг. Дараагийн хэлтүүсрд хийгээсэй. Би бүр үнхээр бодож ийн ингэж тэгж дасан шүү дээ. Ингэж ивентүүд Монголд болоосай. Тэнгүүд яг ингээд Монголд яг ийм юм байгаагүйг ингээд байлгаад үзүүлсэн чинь муулагдж байгаа бол яг үндэ хэцүү асуудал энэ бол. Хэцүү шээ. Зүгээр дасна. Асуудалгүй. Чи бол зөрөгтэй байсан. Би бол би яах вэ? За миний хамгийн аимшигтай бүл идүүлчихсэн. Юун дээр вэ? Би ч нийгмийн алгоритм дээр байсан шүү дээ. За сошиал биш. Нийгмийн алгоритм гэхэлэр вебсайт байдаг хөө. Вебсайтууд улс төрийнхэн тэгэл хэвлэл мэдээл одоо телевиз радио гэл тэд нар намайг бүр иддэг байсан. Гомо. За. Энэ л гомо шүү дээ. Гомо болгүй тэгдэй болчихгүй юм шүү дээ. Яах вэ гэл. Тэгээд ихнийх нь юм байна те. Скол те. Энэ юу? Голд гэдэг адилхан. Гол юу гэх юм уу да. Тиймэрхүү тий. Сайн ихчтэй аа. Тий сайн ихчтэй гэл. Угаасаа бүгдээрээ тэр үеэс мэдж байгаа. Мэдж байгаа. Тэгээд бинга. Тэр үед тоодгүй байсан. Огт тоодгүй байсан. Тэгээд тоолоо гэж яах юм? Тоолоо гэж миний ажилд угаасаа нэмэр болохгүй шүү дээ. Харин би юм хийгээд байгаа мэн гэж боддог гэсэн. Хийж байгаа юм зүг байна. Тэр хурж байгаа мэн гэж боддог гэсэн.
Ер нь бол сэтгэлээр унж үзээгүй гэж хэлж болох уу? Сошиалоос огт унаагүй. Унж үзээгүй. Үзэгчүү. Тий. Амьдралаас саснараа бол унж исэн. Ааха. Сэтгэл готролд орж исэн. Тийм тэрийг бол ярьдсан шүү дээ. Ярьж исэн тий. Сошиал монстер би угаасаа сэтгэл готролд орохчгүй тий. Ороочгүй угаасаа. Ягаад гэвэл эн чинь нэг юм. Чинь шийдэх байхгүй. Тийм шүү дээ. Ойлгох хэрэгтэй байхгүй. Алхимик ойлгочих юм бол тэгээд тоглох хэрэгтэй байхгүй. Тэгэл надад авчих хэрэгтэй тий. Хүн бүлий дээр байвал биелийн ахыг бүл ичрэх. Бүгдээрээ асуудал. Нүдүр даа гэдэг. Нөгөө нэг coin moin гэж бич бас яагаад одоо байн комент зайлин. Гайтай штэ бүр. Тэгээ би тоодорчгүй юу гэсэн хайч. Нэг coin сурчилсан гэж одоо хүний мөнгө авсан хэрэгт орсон. Аваагүй ч аваас тийм нэг бас нэг юм бодолтой юмд орохгүй бол дараа нэгээд айгу олон ч үлддэм байх. Ер нь тийм шүү. Тий. Одоо нөгөө нэг бас нэг за энэ ер нь нэг хэдүүлээ контентын сошиалын амьдралыг ер нь яриад дуусгаж байна. Гэхдээ яг сүүлийн үед нөгөө нэг юм за инфлюенсерүүд гэж угаасаа тодтол гарцсан учраас бараа бүтээгдэхүүн сурчлал ойлгомжтой. Тэр сувгийг ажилуулж тэн дээр бүтэн цагаа зарцуулж байна. За тэн дээр аль нэг хэсэгт нь юм уу алдаа гарсан байна. Энэ бүтээгдэхүүн сурчилдаг энэ худлаа гэдэг юм. За магадгүй өмнөх хүмүүс олонний танил хүмүүс үнэхээр чанаргүй муу бараа сурчлаад тэр нь хүмүүсийг л өөрчсөн байна. За нэг бол одоо суглаа моглаа ч юм уу нэг янз бүрийн байдаг шүү дээ. Одоо ч байсаар байгаа. Иймэрхүү зүйлүүд болсноос болж одоо Монгол за Монгол олонний танил инфлюенсер идэвхтэй байгаа хүмүүс бараа сурчлах нэг жоохон эвгүй болчлаа. Энэ дээр юу бодож байна? Шоо ингэж харж байгаа. Айгүй их бараа сурталчилдгаар одоо би яриулах одоо. Замдаа тийм анзаардаг зүгээр. Анзаардаг. Гэтэ яг үндэ бүх бараа бүх хүмүүст таарах бүр албагүй байхгүй юу? Миний сурчилсан бараа өөр нэг хүн таалагдахгүй байх боломжтой. Миний сурчилсан бараа холбогт таарахгүй байх боломжтой. Би скинкер сурчиллаа. Надад үнэхээр таарсан байж болно. Тий. Холбогт таарахгүй байж болно. Тэнгүүд инфлюенсер болгоны сурчилсан бараа өөр нэг хүнд очоод сайн байх албагүй байхгүй юу? Тий. Надад нэг ашигтай бактериалаг байлаа. Нэг одоо юу гэдэг юм одоо янз бүрийн бүтээгдэхүүн надад сайн байлаа. Надад таарсан байна. Би тэр сэтгэлээ хуваалцж байна. Яг үндэ инфлюенсер байна уу, инфлюенсер биш байна уу? Бичлэг гэдэг хүн ч гэсэндээ гарч ирээд энэ надад үнэхээр таалагдлаа гэж ярих нь боломжтой л үзэгдэл байхгүй юу? Одоо бол хаач бүгд туршиж байгаа гэдэг байна. Үнэхээр одоо ингээд яг үндэ яг нэг контент хийх сар болж байна шүү дээ бид нар. Тим ярианаас айгаад. За ийм болцсон учраас энэ нэрийг авахын тулд одоо арайч нэг тэгж яриулахгүй юмсан да гэж сар контентыг нь бэлтэж шин. Яг үндэ контент бүтээгч гэдэг чинь бас ажил байхгүй юу? Тэгвэл ингээд сар болгоо ингээд өдөр алга очдог ажил шиг бидний хувьд байгууллагуудтай хамтарч ажиллана гэдэг бол бидний хувьд ажил юм аа. Тэгэхээр тэр ажлыг бид нар хариуцлагатайгаар хийгээд буюу сарын хугацаанд туршиж жагаад за энэ миний хувьд ийм байлаа гэд гаргангууд өөр нэг яг тухайн бүтээгдэхүүн тэр хүн таарахгүй юмыг хэлэнгүүт тэр хүн турш үзээд надад өстой ийм байла. Энэ Мишель ингээ буруу юм сурчилдаг. Энэ ингэдэг гэхээр яг үндэ Монголд 3 сая хүн байна. Сулуугийн үед. Тийм болохоор хэцүү байхгүй юу? Тэр юу гэж санагдаж байна. Яг нөгөө нэг манай Урбаны хөтлөгч Жасмин гэдэг нэг дууч охин байгаа штэ. Тэр ингэсэн бохгүй юу? Зүгээр ийм жижиг юм тохиолж ирсэн. Яг багагчаа ашиглаад анх удаа нэг ажлын санал орж ирсэн юм байна. За тэгсэн чинь тэр газар нь захиалгаа хүргədгүү ч юм уу. Тийм бас нэг жоохон л өөрийн шин чанартай л юм болцсон юм байна. Иймэрхүү зүйл бас тохиолдсон юм байна гэдэг дээр байгаа байхгүй. Мэдээгүй байна. Тийм. Үнэхээр би итгээд очиод сурчилчдаг тий. Тэр маань лөөр байсан. Би бас хамт лөөрдуулаад сайхан нүдүрийн өөр дээр авдаг. Геймнаас болж одоо бараа сурчлах нь эвгүй болчоод байна гэдэг дээр асуудал байгаад байгаа байхгүй. Хүмүүс тийм нэг юм хууртдаг юм болчиход шүү дээ. Чи энийг юу гэж бодож байгаа вэ? Юу ч хэлж мэддэггүй. Бодож байгаа юм байна. Гэтэ яг юу ч хэлэх юм мэддэггүй. Яст тийш байж болно ш тийм үстэй. Гэхдээ ингээд ихтгэлцэл гэдэг юм уус чааш тий компаниуд ирээд ингээд бидэрт юу гэж ярьж болно те. Тэнгүүд тэр нь худлаа байх үгүйг нь бид нар мэдэхгүй байхгүй юу? Тэр үнэхээр лөөрийн газар байна уу, үгүй байна уу гэдгийг бидэрт ирээд ингээд манайх ингэж ажилдаг, тэгэж ажилдаг, ингэдэг гэд тэр үгэнд нь итгэцэн байлаа. Тэр компанид итгэцэн байлаа. Тэнгүүд яг ингээд маркетинг орсны ардаас энэ газар чи ингээд дэжтэй тэгээд дэжтэй гэдэг асуудал үүсгээр би нөгөө газартаа холбогдохоор тэр газар нь ч таг болоод яг иймэрхүү асуудал бас үүсэх нь бол байгаа. Зөндөө байдаг. Тэгэхээр тэгээд миний хариуцлагагүй үйлдэлөө, тэр компани хариуцлагагүй үйлдэлөө. Тэгээд яг үндэ хэлж мэдэхгүй.
Арай ер нь бол тийм. буруу юу гэхээр байгаа хгүй юу? Итгэсний буруу юу болчихж байгаа юм да. Тэнгүүтээ ингээд яана би ч одоо хүнд итгэж болохгүй юм болов? Стартап юм компани өсөж штэ, гэдэг. Бас ингээ биднээс сурчлуулаад борлуулалт өсөж гээд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээл хөрхий чаавс биднээс сурчлуучтай цааталтаа бас асуудал зөндөө л байгаа тий. Борлогдохгүй бол ажлын цалин түрээсгээл тэгээл тэрийгээ даахгүй ингээд болждаг. Тэгээ эргээд нөгөө нэг сурчсан хүмүүс маань жоохон буруутан байх гэдэг ч юм уу тийм бол байгаа л да тий. Тэг бас үүсэх арга байхгүй. Тэгээ нөгөө нэг юм нийгэмд эслэн гэдэг шиг тэрийг ингээд зүг байгаад байдаг шүү дээ. Paid partnership гэдгээрээ онцлсан шүү дээ. Paid partnership байгаагүй бол тэр бол ингээд чи лөөр хийсэн байна. А энийг paid partnership гэж бүр ингэж оруулж иж үнэхээр чи зүгээр өнгө аваад ажиллаа хийсэн юм байна гэдэг онцлог тэр нөгөө нэг хайлайт болчих жоохоо байхгүй. Нөгөө нэг Firehead Festival байгаа шүү дээ. Дээр нэг Firehead Festival болж исэн. Тэрний залуу бүх нөгөө нэг Холливуудын тэгээд одоо модел жүжигчин бүгдийг ингээд хөсөлж аваад бүгдээрээ Fire Festival-аар явцгаан супер арал дээр болно гээл. Тэгдэг байхгүй юу? Тэгсэн чинь нүүдгөө фейл болсон. Тэгээ ягаад фейл болсон бэ гэхээр гэтээ Fire Festival хийсэн зэ. Гэтээ бар хийгээгүй зэ. Гэтээ хийгээгүй. Ямар ч зүйл хийсэн зэ. Тэр сонирхолтой одоо ярихад тэгэн чи ягаад болсон бэ гэхээр тэр арал нь үнэхээр гоо диважингийн арал байсан зэ. Гэтээ нэг юм тэрбумтны арал тэр арал дээр болно гэд тэр эзэнтэйгээ зарлцсан бохоо. Тэгсэн чи гэрээгээ зөрчөөд нөгөө тэрбумтын чинь арал дээр ихийг хориглоод тэгээ нөгөө инфлюенсер ч нөгөө paid partnership гэж гараагүй Instagram дээр. Тэгээ бүгд ингээ асуудалд ороод бүх хүмүүс нөгөө инфлюенсеруудыг харж очсон учраас гээд амар их мөнгө шатж байгаа шүү дээ. Чи бүр нисгтэй фестивал болохгүй. Арал дээр. Тэгээ нөгөө тэр үнэтэй байх нь шүү дээ. Амар үнэтэй. Тэгээд дандаа 1000-аас 3000, 5000, 100000, 20000 долларын үнэтэй байхгүй. Тэгээд нөгөө нэг Fire Festival арал нь грэнд тусдагдангууд өөр газар ирсэн тэнд нь хар шуурга ирээд. Баахан онцгой байдлын майхан онгоцыг ашиглаад яваадсан. Амар luxury, амар гоё гэсэн юу вэ гэд бүтэн фейлжсэн. Тэгээд тэр бүр маш олон 10 сая долларын өрөнд ороод шоронд явжсэн залуу байдаг байхгүй юу. Тэгээд түүнтэй адилхан нэг юм өөрсдийн болчмгүй үдээс болж алддаг юм байна. Дээр нөгөө нэг компани санхүүгийн доторгүй байдлаас үүддэг юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр жоохон одоо эрсдэлгүй ч юм байх тий. Тэгэл өөр шүү дээ. Тэгэхээр би мөнгө авч байгаа шүү гэдэг paid partnership-ээр баталгааж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь энэ хүний сурталчныг эрүүгээр дээр тийм инфлюенсер сурталсан бол чи эрүүгээр үүрнэ. Тэг хуйлтай бүр угаасаа өөрнө. Тэнд сурталсан юмас хамаарад хүн өнгөрч өгч юм уу, зайлшгүй болох ч юм уу гэх юм бол эрүүгээр үүрнэ. Тэрийг хамгаалахад бол paid partnership би зүгээр нэг удаагийн мөнгө авч сурталсан шүү. Би энд оролцоогүй шүү гэдэг тэрийг баталгааж өгнө. Би нэг удаагийн хүн шүү гэсэн. Би нэг удаагийн сертификат шүү гэдэг. Би зүгээр хоёр яг анх хаан хэлцээ. Манай хоёр. Би дандаа нэг шилж байгаа. Би яг түрүүнээс хойш бодлоо. Ингээд хоёр тий. Айгуу тотны юм санагдаад байгаа байхгүй юу? Ингээд би энэ хаяарыг өргөөл тий. Наадмаар. Томат дүүсэн бохгүй. Дүү ээж ахаас дүүл гэдэг байна тий. Наадмаар манай нөгөө нэг M-Trip гэдэг хамаа байдээ. Тэрэн дээр нөгөө нэг наадмын юун дээр тааралдаад анх хэлжсэн дээ тэгчлээ. Дүүний найзахгүй да. Яг ингээл би нэг юм мэддэг байж байгаа л ингээл уулзж байгаа штэ. Тэгэл айгу дотн уулзаал. Тэг угаасаа нөгөө нэг инфлюенсер хүмүүс одоо ингээд сошиал дээр байгаа хүмүүс би нэг угаасаа л таньж байдаг. Тийм болохоор нэг найзууд шиг санагддаг. Тэгэл анх бэлгүнтэй уулзаал ингээл үгүй за юу вэ нэ трэ гэл ингээл ярилцчихсан. Тэгэл тэрнээс хойшоо ер нь айгу дотн найзалж исэн хүмүүс л хгүй. Тэгэл нөгөө библийн стори дээр тэгэл reply хийгээл. Тийм. Нэг удаа магшаарсан. Сууж үтсэн. Тий, сууж үтсэн. Одоо ингээл ер нь л ингээл хоорондоо таньдаг хүмүүс ч уулздаг бол хэвээ үзэгдэл тий. Ингээл найзуудын хүрээл байна уу байна. Яг тиймэрхүү л хүмүүс яг ингээд гол нь ингээд битүүрч нэлээ ингээд ярилцчихдаг. Ингээд хоорондоо ингээд яриасан хүмүүс ээ штэ. Тэгэл ингээд яриал байдаг. Тэнгүүд ингээд би бинийхээ яриаг ч гэсэнд ингээд өргөөл яриал байдаг. Айгүй л юм дэмжлэгтэй л хүмүүс л санагддаг. Ер нь л бэлгүнтэй ярилцахад бол ингээд айгүй л юм дотны хүн шиг байдаг. Тэр яриа айгүй ингээд байдаг юм аа тий. Зүрх дараад эхлүүл бас айгүй бах тий. Ихтэй хийсэн тий. Маха гэл. Тэгсэгэл. Тэгээ сүүлийн үед ер нь яаж болцож байна? Зүгээр нэг юм алхмууд байдаг шүү дээ. За, рандом
Сторийн дээр нь орон дээр реплай хийн зүрхтаар нь бак нэг хөнгөн юмнууд бичин. За тэгээд уулздаг байх. Өөрөөр яаж ийн ер нь Би бол болцоо яаж ийн. Гэтэ саяны мэдээ харлаа. За. Залуучууд болцгоо болцсон байна гэдэг. Тэр тийм байсан. Мөнгөгүй болцсон гэд. Тэгээ би тэрийг нэг хэвлэл мэдээллийн зөв постын болдог гэдэг нөгөө модод руу явуулахгүй юу? Үний мөнгөс бүгдээрээ үнэн гэж байгаа юм. Үнэхээр мөнгө алах гэд. Даасандаа 3-6 мянган төгрөг байна ерөөс. Тэнгүүд ах нар мөнгөтэй байна. За тий. Ямар мохорч чинь. Ихсэн мөнгөтэй байна. Бүгдээрээ мөнгөгүй болцсон. Гарахгүй болцсон зөө. Гэхдээ ер нь бол одоо нийгмийн нөхцөл байдал хэцүү шүү дээ. Инфляцийн контролын одоо үр дүнгээс Одоо ингээ хүнсний дэлгүүр айгүй орлоготой байсан бол хүнсний дэлгүүр ч гэсэндээ орлогогүй болж байна. Ялангуяа эми сангууд ч гэсэндээ орлогогүй л болж байна шүү дээ. Одоо нийгмийн нөхцөл байдал ийм л байна. Тэгэхээр яаж хэдий завандаа ингээл үнтэй гоё ресторан ороод гоё болцоол тхий яг үндэ яг маасаар ингээсэй хүсэж байгаа байхгүй юу? Бид бол зарим хэдүүл хийдэг. Бол явна шүү дээ. Тий. Тэрнээс иш бол нэг амар сүртэй болцоо бол байхгүй шүү дээ. Тийм л болчих. Сүртэй болцоо гэхээр ямар болцоо юм? Одоо юу гэх юм одоо ингээд за мөнгөгүй байна гэж байгаа бол мөнгөгүй байгаад болцохгүй байна гэж байгаа бол мөнгөтэй байж болцсноо гэдэг үнцэг гарч ирэх гэдэг шүү дээ. Тэмүүт яг үндэ мөнгөтэй байгаад болцох юм уу гэвэл бас үгүй. Бид нар 10 жилдээ яаж л болцдог байлаа да. Орцонд болцоол. Гадуур алхаал. Зарим гэдэл. Орцонд хоёулаа юу лээ. Орцонд хоёулаа дөөд гэвэл. Гэтэ миний нэг сандаг юм нь 10 жилийн болцоол үнэхээр болцоо байжтэй л гэж боддог. Нэг тийм хөөрхөн гинэ цагаахан тий. Үнэхээр л 10 жилийн болцоо бол болцоо байжээ. Нандин өдрөж юм. Айгуу нанда. Одоо тэгэнгүүт нэг тийм нэг тий сүртэй хослол өмсөөл нэг гоё ресторанд ороод гоё стейк идээл тий. Тэгвэл нэг болцоо болчдөг юм шиг болчихжээ нийгэм. Гэхдээ яг хөө тийж болцохоос гоё л доо. Дурсамж гэдэг байхгүй тий. Тэгчээ бас ингээд заавал ихний болцоо байх ёсгүй шүү дээ. Ихний болцоонд болцоо бол Instagram-ийн димэр явж байгаа шүү. Тэгээд болцсон юм шүү. Таныг сонсож байхад бол таныг сонсож байхад ямар энэ бэлэн айгуу сэн үү гараад ирлээ. Тэгээ Instagram 7 хоног болцож байхад тий. тэгээд хоол болсон тий. Яг нэг ер нь санаачтай байх хэрэгтэй. Би жишээ нь тоогоочлохоор зүгээр өөрөө хоолоо игээд өгчин. Би бол шууд аялал болчихсон шүү дээ ер нь бол. Бэлгэн айгуу их аялал ярьдаг юм ерөөсөө. Аялал явах тэгээд болцоог уучраас л явуулахгүй даа жаваас. Таймс үл үед болцохгүй юм уу? Болцохгүй шүү дээ. Яагаад вэ? Харагдах юм байхгүй болчихсон. Тийм өндөр стандарттай Мишээ мөрөө. болцож гин үү? Болцоод харахгүй байна уу? Болцмоор дээ. Дөнгөд л нэг яг юм бас нэг юм салт сарилсан гэдэг ч юм юм юу мас гэдэг бүгд мэдж байгаа шүү дээ хүмүүс. Тэр дуусаагүй байна уу те? Дууссан л да зүгээр нэг юм харж байгаа хандлага нь тэгэл би энэ хүнтэй явж харагдах юм шууд нийлж гэж шууд авах гэсэн үг байхгүй. Шууд авах. Бэлгүүн зүгээр нэг эмэгтэй найзтайгаа явж байгаагүй байхаа гэж бодохгүй шүү дээ. Тэгээ болоод явах юм бол шууд нөө хамт уулзж байгаа мэн болцож байгаа мэн гэдэг авах учраас тэрэн дээр жоох нэг юм officially байх хүнээ шинуур сонгоё гэдэг. Шинуур сонгоё гэсэн. Тэг баттай байх гэдэг. Тий. Тэгээд яг аялах дуртай нь бас аялчиж хүний мэддэг байхгүй. Хөдөө байна уу, гадаад байна уу? Яг аялахад таасгээл 7 хоног хамт байхад за энэ дээр ийм алдаа гарч ийн ингэж гэдэг хамт өгөхгүй мэддэг байхгүй. Тэр тийм айгүй чухал шүү. Хөдөө авчиж байгаа. Нэр гэсэгтээ үзэгчтэй зөвлөхөд бол бас тийм байгаа. Ер нь болцыг юу л байг гэхэд богоон цугаал бацмөр ороод сайхан нэг 50,000 төгрөгөөр хонч штэ нэг малчайл тий. 2 хоног сайхан яваад тэгээ нэг эрэхтэй юм бас хааншигтай бол гоё хөтөлбөр зохиогоод байх боломжтой байхгүй да. Тийм штэ тий. Тэгэхээр зүгээр ажиллаад байна тий. Басан болоогүй нэг юм атгаснаа өөрлөж байгаа нэг өөрсөндөө ч гэсэн гоё тийм мандин дусмж үлдээх бол. Гэхдээ яг тийм мөнгөгүй байгаа бол зүгээр ганц ажил хий гэж байна. Тийм үнэн баггүй. Манай ингээд одоо маа дүүнэр мөнгөгүй гэсэн чинь мөнгө байхгүй хаа гэдэг. Ажил хийх гэсэн байхгүй. Нэг комбинид ажилласан байхгүй юу? 24 цагийн зүгээр одоо нэрэлэр яах вэ? Үгүй юу гэдэг юм аа гэж яах гэдэг. Тэгээ ажил төлөө байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай тэр дүү сар ажиллаад 130 мянга авсан. Тэгээд урам нуурцсан. Ажил хийх. Тий. Тэгээ штэ. Гэхдээ үнэхээр ахаа буруу. Утгагүй байна. Ажил хий гэсэн чинь хөдөлмөр өгөхгүй байна гэж байгаа байхгүй. Тэгээд 10 жил өгдөг байгаа шүү дээ. Тэгээд сар ажиллаа ямар 130 мянга төгрөг авлаа. Урам уурсөө. Тэргээр нэг веб бавч татчихлаа.
Харин ямар хэцүү. Энэ одоо яг би олсон яг мүлчж чинь байна. байгаа хүн штэ гэдэг ажиллаад байгаа байхгүй залуучуудтай. Бүгднгийн асуудыг сонсно. 30,000 төгрөг бидний хувьд 50,000 төгрөг бидний хувьд бол мөнгө биш байж болно. Үнэн штэ. А гэтэл яг бодит үйл дээр амьдрал дээр энэ 30,000 төгрөг ч юм амар их мөнгө юм байна. Амар их мөнгө. 30,000 төгрөгтэй болох гэж 2 сар хүлээж штэ. Гэл бод. Тэгэхээр ээж аав мөнгө болцсон баг гэсэн үг. Ажил хийхлээр ажил авахгүй байгаа. Хийж байгаа ажил таалагдахгүй ч хүмүүсгүй талих өгөхгүй байгаа гэдэг ч юм ингээд. Асуудал үүсэж байгаа. Тэгэхээр өөж болзоо молзоо гэж байхгүй ч хэлж байгаа. А тэгвэл сошиал хөгжиж байгаа хэрээр болзоо гэж ямар байдгийг, хоол гэж ямар байдгийг бүх эмэгтэйчүүд үзэж байгаа шүү дээ. Тэгээд байж та. Тэгвэл эрэгтэй хүмүүсээ хүлээж байгаа байхгүй юу? Тэгвэл эрчүүд нь ингээд тэрийг нөгсөхгүй учраас гадуур алхахаасаа ч юм уу, энгийн байгаасаа ичээд өрөхгүй болцсон. Яг хүлээл өндөр болсон байхгүй юу? Энэ сошиал чин цэрэгтэл настай тийм байгаа даа. Үгүй гэхдээ яг үнэндээ Тэтлөөд контент байгаа байхгүй. тий одоо яг үндэ тэр контентыг хараад тосын амьдрал юм байх хэрэгтэй гэвэл үгүй байхгүй юу? Яг болцоо гэхээр бидний амьдралд одоо за миний хувьд жишээ нь хамгийн дурсамжтай болцоо гэх юм бол гадуур алхаад хамтдаа юм яриад зарим авч идээд байж байгаа болцоо нь хамгийн Үнэн шүү. энэ бүр үнэхээр үнэн байхгүй юу? Амьдралын хугацаанд зарим авч идээд хамтдаа алхаад гадуур зугаалаад Ховор тий. яг тийж байгаа дурсамж ховор юм нь үн цэнтэй. Тэнгүүд одоо ингэж болцоо гэдгийг амар ингэж мөнгө зарцуулаад айгүй их мөнгөтэй байж иж болцоо хийдэг гэдэг ойлголт нэгэн дээр зүгээр үүсчихэд байна. Яг энэ контентуудаар шалтгаалаад. Тэнгүүд буцаад бид нар нэг энгийн зүйлсийг болцоо гэдэг имийг гаргаж ирэх нь зөв юм болов гэж бодож байгаа. Болцоо гэдэг өгөхийн тулд биш, танилцахын тулд байгаа байхгүй. Би бинийгээ таних тулд нийгмийн харилцаанд орно шүү дээ бас. Уулзаад юм яриад, яриа нийлээд тэрэн дээрээ гоё мэдрэмж аваад байх нь чухал байгаа шүү дээ. Тэнгүүд одоо яг үнэндээ нэг тийм ингээл гоё ресторан ороод нэг амар чамирхаал ингээл нэг ингээл за энэ тийм гээд сууж яхах нь яг үнэндээ дурсамж үлдээхгүй байгаа байхгүй юу? Нэг байдгал болцоо. Тэнгүүд яг одоо ингээд гоё байгаа нь хамтдаа алхъя. Хамтдаа гүхүү. Хамтдаа орой ингээд хүрээлээ ороод шорлог идэх үү? Ямар гоё болцоо вэ? Яг үнэндээ илүү нандин. Амар нандин. Санжина бид нар яг үнэндээ үнэхээр дээгүүрээ хөрмөө өсөөлгээл хөтлөөл алхаа тийм ээ. Одоо ингээд эмэгтэй хүмүүс чинь цаанаасаа ингээд нэг Гурлаа өндөр болцоо. Дөрүлээ болцоо. яг үнэндээ одоо ингээд нэмхүү үц өмсч гарч ирдэг эмэгтэй хүний зан штэ. Гадар үцгийг нь амаар нь штэ. Шалгаад байгаа. Тий ингээд жоохон даарчлаа жоохон сэрүүхэн байна те. Тэгдэг юм уу? Нэрийгээс юм. Бас одоо Өдний одоо наснда сайн сонслоо. Үгүй тэр чинь албаар бидний тактик. Албаар юм уу? Тий ингээд жоохон даарчлаа гэл тэнгүүт ингээд гадар үцээ өхөөс ахуулаад тэр чинь дурсамж байхгүй юу? Би дараа харж Тэр чинь халамжтай ингээд халамжлаад ингээд явж ивэл дурсамж байх гэдэг шүү дээ. Яг үндэ одоо тийм стандарт үсээд ингээ хүмүүс болцоонд би нэгэ урихгүй байгаа болохоос ш. За юу хийж гин? Өдөж гин үү? Ингээд за тэгвэл хоёул жоохон алхах юм уу? Нойр нүрэхгүй байх юм бол хоёул жоохон алхаж байгаад ингээд чиний нойрыг хүрхээр чи оруулах юм уу? Ямар гой халамж вэ? унтуулаад өгөх юм уу? ороод ч. Хажуугаар чи хөвчихөө гэсэн. Яг за тэгвэл хэдүүлээ Би нэг чи юу? Гадаа хурдан байхтайгаа нэг хичээж ирсэн. Автаны хийчих шиг. Автагаа нэг хийчих болсон. Тэг яг зөв ингэ болцоо ярьснэх гэдэг шиг ингээд юу яа л та. За мэдээж тэр хүн бас нэлээд чухал. Ямар болцоо юу нь яаж үнэхээр гоё үнэтэй ресторанд орлоо ч гэсэн тэр хүн болохгүй бол тэр болцоо болохгүй шүү дээ. Үнэхээр орчин тэ зүгээр гудамд алхаж байгаа ч гэсэн зүгээр ингээд харалт алхсан ч гэсэн болцоо болчих болж байна. Яг энэ шиг. Гэхдээ яг юм энэ бол алдаа шүү гэдэг энэ болцооны алдаанууд байна уу? Яг өөрсдөн дээрээ туулсан юмнуудаасаа бодвол. Тэр одоо тэ ирчүүд бол жишээ нь санаачлахгүй байдал гэдгээ айгүй том алдаа болгоод ажиллаж эхлэнэ шүү дээ. Тэр шиг. За тэгээд дээрэс нь цамцаа нөмрүүлье гэж бас бодох нь байна. Алдаа гэх юм бол ер нь болцыгээ бодсон бол эхлээд төлөвлөсөн байх хэрэгтэй. За шууртаа гэсэн. Нөгөө Гинтийн байхгүй байна нэг тийм. уулцснаа. За одоо юу их вэ? За одоо хайчих уу гэдэг шиг биш аахгүй юу? Тэгэхээр тэдэн цаг тийш явна да. Эдэн цаг тийш явна да гэд тэрийг бас тайлбарлах шаардлага байхгүй. Тийм. Би төлөвлөсөн байгаа шүү хэлэх шаардлага байхгүй. Өөрөөр дагуулаад явчихсан юм шиг юм. Албатай юм шигт байгаа. Эмэгтэй хүн эвгүй сэтгэл төрнө. Албатай юм шиг гойж болцоод байгаа юм шиг тийм мэдрэмж аавна. Тэгэхээр өөрөө эрэгтэй хүн чи өөрөө төлөвлөөд
Тэрийг өөрийнх нь мэдрэмжээр ингээд за одоо ингэ за одоо тгий гэж явчих. Тэ болоо. Тий. Бусдаар ингээд яг төлөвлөөгүй байх нь алдаа. Төлөвснөө тайлгнах алдаа. Мэдрэмжтэй ажиллах хэрэг бай тий. Төлөвснөө зүгээр чимээгүүд хийчих. Тэгээд тэр чинь нэг гадуур алхахыг гэдэг нь алхачулна. Ресторан бол дараагийн асуудал байхгүй. Дараагийн 2 дахь 3 дахь дээр ч юм уу тий. Танилцчлаа. Үнэхээр нөхрөх хүн муу юм байна. Биш юм гэдгээ яаж алхаад мэдчих хэрэгтэй байхгүй да. Тэгээд өрөхгүй юу. Эсвэл нөгөө эмэгтэй чинь өргөдөхгүй гэдгээ бас өөрөөс мэдэн штэ. Ингэж эхлэж зан характерыг тест хийж дараагийн болцоондоо өрж байгаараа л гэжлээ. Бусдаар шууд ресторанд аваачаа шууд цэцэг өгөөл ингэж ах биш. Эхлээд алхаад ярилцаад үз. Шууд гэх юм бол бас аль аль нь худлаа байж магадгүй. Тий. Яг юу юм бэ? Яг энгийнээр байх юм бол хүрээлэнд гоё ингэж орой Рио паркт оройгоо алхаад тээгөө ингээ бууалаад бивийнхэн гоё ингэ яг натур хүний гарч ирэх хэрэгтэй байхгүй да. Эхлээд өөр дээр ажил те. Тэр яриаг яаж авч явах вэ те? Энэ хүн таагүй сэтгэл төрүүлэхгүй өвчлөлтөө бас. Гадны юмнуу те. Гадуур тэр тансаглуулахын дараагийн асуудал байна шүү дээ. Ер нь бол ер нь бол ямар ч бизнес санхүүгийн байгууллага бол эхлээд хүн чинь тест хийн дараа нь зарна шүү дээ те. Түүнтэй адилхан л байхгүй юу? Нэг юм санаанд орж ирлээ. Тэр нөгөө нэг дагагчтаас нь гэж асууж байсан шүү дээ. Юу гэсэн байхгүй юу? Зүгээр энтэй ч холбоотой байж болно. Зүгээр шаал танихгүй нэг өдөр зүгээр хүргэлтээс ирж та гэртээ байгаа болов гэд угаасаа ер нь байнгын ямар нэг юм PR хүргэлт ирж байгаа. Тэгээ за байна гэд гараад ицсэн чинь нэг залуу ингээд чихмэл барьсан заяо. Тэгээ тэр чихмэл нь амар хөрхөн маялаг телефоныг рэрэтэ барьсан заяо. Тэгээд юм бэлэг барьсан. Би зүгээр худлаа ирсэн юм чамтай ингэж танилцах гэж. Тэгээд тэр сая 2 сар заяо. Тэгээд намайг анх ингээд миний дугаар муурыг ингээд хайгаад эхэлсэн болохоор бүр намар гэсэн баха 9-10 сард гэлөө. Тэр хүн ингээд таалагдсан бол заавал уулзгүйгээр өөрөө ингээд араас нь хөөгөөд ингээд дугаар муугаар олоод тэгж иржсэн надад амар таалагдсан. Цаатаа ингээд уулзах гэж ингээд ирсэн юм аа гэд тэгээ танилцаад юм яриа суужсэн. Тэгэл тэрнээс хойш уулзаагүй л дээ. Тэгээ болцоо гэж надад зассан. Тэгтээ нэг тэгж авсан. Гэтэ тэгж ирсэн нь бол амар хөөрхөн байсан. Шууд тэгэл зориг гаргаад шууд ингээд дугаараар залгаад хүрээд ирсэн. Үнэхээр хөөрхөн байсан. Тэгтээ бас яг нэг бодох нь эмэгтэй хүнд нэг амар юм сүртэй бодол байдаггүй. Тий. Яг үндэ хүнээ хүлээдэг байхгүй юу? Яг хаана юу хийх нь юусаа хамаагүй. Тэр хүнээс юу гарна эмэгтэй хүн тэрийг дагахад нэг бэлэн байдаг юм шиг санагддаг. Тэгээд тийм. Хоёлоо хүрээлээ орж алхах юм уу? Гэх юм бол яг үндэ дуртай хүн байх юм бол тэгээл та. Тийм. Одоо бид хоёрыг уулзаад алхах уу гэхээр алхах уу? Бараатай тэгшах. Одоо Рио паркоор алхахыг алхах уу? Чи юм дээр асуулт. Одоо зүгээр ой тэгээд өнөөдрийн вайб мод биш байна. Үгүй тий. Гэтэ яахаарахгүй эмэгтэй хүнээс тэгээд яг ингэ тэгдэг юм санагддаг. Чи зарим гэдмээр нэ. Хойло зарим гэдэх юм уу? Гингүүд л нэг тийм гинт нэг хөрхөн санагдаал ингээл хаанцаа тэгээ. Идмэргүй байсан шүү дээ. Ингээ биднэрт нэг амар тийм сүртэй ингээл стандарт байгаал энэ хүн яг ингэх ёстой тэгх ёстой гэдэг юм байдгүй байхгүй юу? Тэгвэл яг тэр хүн өөртөө тэгээ хүлээд авсан байдаг. За энэ эмэгтэй тэггүй бол болохгүй. Энэ эмэгтэйг ингүүл ингэн яг үндэ бид нар тийм ууг нь байдгүй шүү дээ. Тэгвэл яг нэг хүлээж авах өнцөг тийм болцсон байгаа учраас за би сошиалс айдаг. Тийм. Бид нар мөнгөгүй байгаа юм чи ингэх байх та. Ийм л бодож байгаа. Тийм. Гэж өөртөө төсөөлж баримжаалт болцоо. Хүлээж авах өнцөг тийм болцсон байгаа байхгүй юу? Сүүлд ингэсэн нэг манай нэг хоёр найз ярьж байгаа байхгүй юу? Бааранд ороод тэгэд ингээд оронгуудаа би хамгийн хөөрхөн охин дээр нь л очино гэд ярьдаг гэсэн. Яа гэвэл бусад залуучууд хамгийн хөөрхөн гэж бодож байгаа учраас энэ намайг тоохгүй дээ гэд ерөн залуучууд очтгүй. Тийм болохоор би зүгээр очиж чинь өөр залуучууд өөрийн тоохгүй гэж бодож байгаа учраас очихгүй. Би очивол натаа юм ярьж магадгүй гэд шууд ингээд залууч тийм болсон. Намайг тоохгүй дээ гэд хөөрхөн дээр нь очтгүй. Бусдын дээр нь очдог. Тийм болохоор би хөөрхөн дээр нь очино. Одоо нас ахвч юм биш үү баг. Наач бас ордод мэдгүй. Зүг гаргалгаа нэрнгээсээ. Тийм ээ. Бусдын яг тэгээд үргэж явсан. Бус доктор тэгээд яг. Тэд нар бас залуучд нь очсон л байт юм ээ. Тийм. Хөөрхөн дээр нь тоохгүй тэгээд очтгүй гэж. Тийм ч уусаа нэг бодит юу штэ нэг Фрэнцгийн кино чаа. Кастинг хийж явахдаа бүр нэг юм ангатл нэг юм хүн ойртож чадхааргүй үзэгсэлэнтэй хүмүүсийг биш.
яг үнэхээр ингээд ямар хөөрхөн залуу вэ? Ямар хөөрхөн эмэгтэй вэ гэдэг тухайн үеийн жүжигчтэй аваад тэгээ Friends гэдэг киноч нөө хүмүүсийн олонний хүртэл болсон шалтгаан нь за ийшээ бичвэл бас нэг над руу хариу биччихэндээ. За энтэй найзлаад юм ярьчвал ярьчиндаа гэдэг улсуудыг гэдэгтэй нэг царайтай улсууд тэгээд тийм урт удаан үргэлжилсэн олон ангит кино болсон чинь тийм шалтгаантай байлаа. Алдартай болсон. Үнэхээр би бас Fastcast амсаас тий Fastcast амсаас асууж штэ тий. Одоо ингээд би нэг эмэгтэй жүжигчин рүү хаа ихэд өөдөөс хаа гэхээр дотночилсан байгаа хөөхгүй царайг. Тэгэхээр яг энэ бас зөвл юм байна. Хит гоо үзэгслэн бас нэрэл нэг юм бүрхцэн юм шиг тий. Ойртож боломгүй гэдэг ч юм уу тий. Үгүй тэгтээ хоёр л баян гэрдэг баг. Үгүй тэг хүмүүсийг тэгж ярахаар амар гайхдаг. Юу гэсэн хинэ? Тэг ингээд сайн уу гээл. харин тий ингээд очингууд чи ингээд хариу өгөхгүй юм санагдсан. Ингээд чамтай юм ярингууд ярьж болохгүй юм санагдсан. Тэг би гайхаж байгаа. Үгүй штэ уг нь тэгдэггүй штэ. Тэ ер нь бол яг тэнгууд ингээд уг нь яг хүлээж авах үнцгэн тийм байгаад идэг. Тэнгууд тэр хүн хүлээгээд авцсан байгаа юм дээр үйлдэл хийхгүй байгаад байна л гэдэг дээр л асуудал байгаа гэж боддог. Тэгэхээр яг маа залуучууд зоригтой байх нь дээрээс нь санаачлагтай байх нь. Маа эмэгтэйчүүд бол тэр тал дээр ямар ч асуудалгүй те чамаа үнэтэй ресторан дээр наваа өөрөхгүй бол би очихгүй. Гэтэ яг тийм хүмүүс байгаа. Хөрөнгө оруулалт. Тийм октоудаас манайх зүгээр зайгаа барь. Яг тийм октод байгаа те. Тэг байгаа. За стонер харъя л да чиний чансагч харъя. Юу авч чадах юм. Тэгээд албаар ингээд хамт дуужснаа албаар угаасаа би төлөх ёсгүй гэсэн ч юм уу байдаг. Тэгээд нөө Ким Кардашины шоу үзэж өссөн октод ч юм уу аюултай шээ. За өнөөдрийн дугаар ер нь жаргах талтай байна уу? Жаргаж байна. Үнэхээр нэг бид нар ч уугаад нэг хийж. Үргэлжлүүлээд халамжлуулаарай юм шүү дээ. Халамжуулчлаа. За. Ирсэн зочтой бүгдээрэнд нь баярлаа. Тэгээд өнөөдөр яг нэг үзэгчтэй зүгээр хандаад хэлэхэд хүн юу ч хийж болно. За магадгүй одоо сошиал өгсөн байна. Бид нэг дэлхий дээр амьдарч байна. Бүгд сошиалаар харьцдаг болсон байна. Та юу ч хийсэн болно. Зүгээр өөртөө итгэлтэй муу бүхнийг өөрөөсөө холдуулж өөртөө итгэлтэй, тэндээ зүтгэлтэй л амьдраасаа гэж зүгээр тэгж хэлээр өндөрлүүлчихье гэж бодчих тий. Сошиалын амьдрал бодит ерөөсөө биш шүү. Бодит биш. Энэ бол бүх юм итгэлээд бас чи өөрөө бодит тий. Өөрийгөө сайн хамгаалж үзээрэй. Байдаг контент байна. Хэрэгтэй зүйл түгээдэг контент бас байна. Тэгэхээр тэр охтуудын эмэгтэйчүүдийн хүсдэг зүйлс бол зүгээр л сошиалын контент. Тийм. Яг бодит амьдрал хിവэрэ байгаа шүү. Бодит амьдрал хിവэрэ байгаа. Хിവэрэл байгаа. 10 жилийн үерхэл хിവэрэ байгаа гэдэг шиг. Үерхэл хിവэрэ байна тий. Болохгүй. Чи мөнгөгүй хിവэрэ байгаа гэж шок. Тийш мөнгөгүй хിവэрэ. Мөнгөтэй олон тоо хичээ тий. Овоо шүүр өглөө ороо хураагаад гар тий. Тэгтээ яг нэг юм штэ. Мөнгөгүй байлаад зөвтгөөд байгаа юм бол байхгүй. Хөдөлмөрлөх хэвээр. Тийм. Хүн болгон хөдөлмөрч уус өгч гин. Гэр бүл тавтай болно, чи өөрөө сайжирна. Нэг бол баримтлах хэвээр. Сайн хантай болчих юм бол амар сайн одоо нийгмийн ихэд нэг цөм бүтгээд шүү дээ. Тэрний өмнө хүрээлэнгээр алхаад бас тэр сайн олоорой. Тийм шүү. Тэгээ зарим гай дээрээ. Хөдөлмөрлөл. Шорлогой да. За баярлаа. За баярлалаа. Зүгээр. Баярлалаа. Одоо Дараагийн удаа. баярлалаа.